Та нар иж байдаг гэдэгт итгэдэг үү? That's Life podcast-ийн маань 2 дугаар дугаар Concept Spot-оос хүргэж байна. That's life. Өнөөдрийн зочин маань шидтэн байгаа. За энэ өдрийн минь түргэе. Тэгээ өглөө бас миний хувьд бол өчигдөр жоохон оройтод унтцсан. Тэгээд өглөө бас тэгтээ ингээд сэрүүлэг тавиад яг ингээд хариуцлагатайгаар сэрээд өглөө хүүтэн шүршүүртээ ороод сэргээгээд ингээд гарч ирээд тэг яг одоо бол айгүй ингээд гоё тухтай гоё болсон байж байгаа байхгүй. За манай анд маань болохоор хүмүүс хараад таньж байгаа авиаслаг монголчуудын шидтэн болж оролцсон байгаа. Би бол яг тэр дугаарыг дахиж үзсэн. Тэгээд надад бол бүр вау. Тэг яг надад бол би бол тийм хийж чадахгүй гэдгийг бол өөрийгөө ингээ харсан. Тэгээ бас айгүй тийм тухайн үеийн ингээ өөртөө ихтэй тэр яг тэр тухайн моменттэй ингээ гарын нүртэл харуулдаг шүү дээ. Манай хүний тэгэхэд ингээ чичрэхгүй гэр бүх юмаа ингээ маш зөв хийдэг байхгүй. Тэр нь маш импрессд болсон би тэр ингээ. Тэгээд ийм бас сонирхолтой зочин маань одоо өргөдөж ирсэн байна guys. Хүлээн авна уу? Авиаслаг монголчуудад орсноос хойш одоо хэдэн жил өнгөрч вэ? За тийм ч амар дээр үед гэж би бодоод байхгүй. Ааха. За ойролцоогоор 7 жил байна уу? 2018 онд би 18 онд гэдэг чинь 7 жил өнгөрсөн байна тийм. Хөөх 7 жил гэхэр чи хараг тэр үед баг хүүхэд байсан биш үү? Тийм. Одоо хэлсэн болохсон шүү дээ. Одоо ч хэвэндээ л харагч надад бол яг л байдгаараа. За тэгээд тэр ямарсан ингээд хамгийн ингээд тэр сонирхолтой хэсгээс чи эхлэе гэж бодлоо л доо. Тэр одоо авиаслаг монголчуудад орохын тулд тэр элбийг ингэж хийхин тулд ерөнхийдөө ямар хугацаа зарцуулсан бэ? Тэр өмнө нь ингээд хэр их бэлдсэн бэ ер нь? Наан зөндөл олон даваа шат маттэй ингээл даваал гарсан уу эсвэл шууд ингээл бэлдэл гарсан үзүүлбэр байсан уу? Аачих гоё асуулт байна. Хүмүүс бас их мэдээддэг. Би баг ахта мэдээж нөө сансар интернет гэдэг биш кабел гэдэг байсан шүү дээ. Тэндээ чи ингээд нөгөө Дэвид Копперфилдийн ингээд амар юм явдаг гэсэн байхгүй. Тэгэл би чинь бүр ингээд нэг өдөр ингээд суугаа сольж байгаа л энэ ямар сонирхолтой хүн бэ гэл ингээд татчихж байгаа байхгүй. Юу ч гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг тайзан дээр гинт одоо нэг сонс юм хийгээл юм алга болгоол би тэр чинь баг 8 тавьсан юм байна. Тэгэл энэ ямар сонирхолтой хүн бэ? Сонирхолтой баачка гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл жоохон ингээд үзээд ингээд хараад байжсэн чи гинт ингээд тайз нисэд эхэлчтэй. Ямар ч ингээд утас байхгүй. Тэгэл чи ингээд бүх юм шалгаж байгаа шүү дээ. Ингээд тэгэл пөөх энэ ямар амар хүн бэ гэл. Ижиг хийчдэг чи юм уу гэж бодож байгаа байхгүй. Тэгэл нэг битгүү дотроо нэг тийм өөртөө нэг амлалт тавьсан юм шигтэй. Би нэг тайзан дээр ингээд бас заа нисэхгүй маа гэхэд бас хүмүүсийн нэг гоё мэдрэмж өгүүлчих юмсан гэсэн тийм нэг тийм зорилго тавьсан байсан юм байлээ тэр үедээ одоо ингээд бодоод тахад тэгэл тэг чи ингээд step by step явж байгаа шүү дээ. Тэрийг нэг харчаа шууд хөвлөвчин болохгүй. Тухайн үед чинь материал байхгүй. Тэгээд яг аав ээж надад юу гэдэг үгсэн. Нэг тийм magic kit box гэсэн. Тэр чинь панаатай Бас гоё юм авч гисэн мэт тэр чинь нэг аяга маягтай юу байсан ч гэдэг нэг тийм их юмс тэр үед гэхдээ энэ чинь миний харсан юм биш үү шүү дээ гэд бодсож байгаа голцсон байхгүй. Яг мэдээж баярсан. Бас галаад наа. Тийм ер нь голчих гээд тийм шиг байлээ. Одоо бодоод тахад. Гэтэ аюу гоё бэлэг байсан. Тэгээ тэрүүгээр чинь ингээл юм хийгээл энэ чинь амар симпл юм байна ингээд болчихж байгаа байхгүй амар амархан ороод ирсэн. Тэгэл тэр чинь ингээд 8 настай байсан гэдэг чинь дөнгөж 2 3 дахь анги юм биш үү? Тийм. Тэгэхээр яг нөө 8 настайд өмнөх дугаар дээр хүртэл ярьжсэн байхгүй. Яг 8 нас 13 нас 2 байдаг гэд. Тэгээ 8 насн дээр бас нэг юм ертөнцтэй танилцаад ингээ бүрэлдэжээд 13-аас бол бүр яг бүрэлдээд ингээ цаашаа шийдвэр гаргадаг гэдэг шиг. Яг 8 наснд чинь тийм тохиолдно гэдэг чинь бүр бас айгүй том нөлөө үзүүлсэн биз дээ. Тэр одоо Дэвид Купер гэсэн үү те? Дэвид Копперфилд. Копперфилд. Ийм нөгөө цагаан ирм нэвтэлж гараад идэг л. Тийм үү. Тэ. Стейчдийн хүн байсан шүү те. Тэр өстой. Тэр өстой.
агуу хүн байсан бэлээ. Зүг. Одоо агуу байсан бэлээ ч гэх шиг. Агуу хүн. Өөрөө яг тэгээд за хүүхэд насндаа ингээд явлаа. За тэгээ байж байгаад эн чинь эдэр насндаа бас ингээд те одоо сургуульдаа дээд ахлах ангидаа ороод бас нэг бэлтжижсэн л болж таарах гэдэг шүү дээ. Зайтай байсан юм уу да. Тийм. Ер нь завсарцсан гэх юм уу? Завсарцсан байна те. Тэр нэг magical moment-ыг мэдэрчээд. Тэгээд за ийм амар гоё юм биш тэгээд ингээд тухайн үед ингээд болчихж байгаа шүү дээ. Тэгээд байнга тэгж үзэх боломжгүй нэг кабел юм чинь YouTube байсан биш. Тэгэл одоо нөгөө хүн чинь яах харахгүй тэр нийгмийн одоо ингээд амьдрал руу ингээд орчт юм бэлээ. Би ч одоо тэр амар magical ертөнцид амьдрах гэдэг байгаа нэг жоо хөвгт байгаа шүү дээ. Тэнгүүл нөгөө 10 жилийн эхний 5 жил чинь бас л нийгэм биш гэдээ бас зовж байгаа. Бүсээс авахгүй өөрөө хин бэ гэдгийг ч мэдэхгүй. Дөнгөж одоо нөгөө гэр бүлтэйг амьдарч байгаад гинт одоо сургуульд орчдөг. Одоо ингээд хүмүүс ботхоор хүн болгон туулдаг штэ гэсэн тийм нэг санаа гарч идэх байхгүй. Хүмүүс ярихдаа зүртэй штэ. Гэтэ чи амар чухал момент. Тэгээд би чи ийм хүн биш штэ. Би ийм сейф байх боломжтой юм биш штэ. Эсвэл одоо ингээд эрсдэл хүлээх зүгээр юм биш штэ гэдэг мэдрэмжийг ингээд өөрөө мэдрэхгүй бол амар тийм сейф дотгошоогоо болоход ирэнгүүтээ тэр хүнийхээ потенциал нь гарч ирдгүү гэх юм уу. Зүг. Тэгээд цаашдаа тэг эцэг хүүд энэ дээр анхаарасаа гэж хүсэж байна. Жохон чаленжлах хэрэгтэй нэ шүү дээ. Тийм. Хүүхдээ ер нь тэр нэг сейф юмас нь гаргаад. Тийм. Яг манай эцэг их чинь болохоор мэдээж одоо энэ амьдрал чинь анхны удаас амьдарч байгаа тий. Бас одоо нэг өөр юм боцсон одоо карьер Зүг. хүмүүжил. Тэгээд дээрэс нь одоо бид нар шиг л одоо би ч нөгөө жоохон бахта 20 таахна 30 таахна гэж боддог гэсэн чи одоо өөрөө ингээд тэр насн дээр ирсэн чинь бас стил жоохнороо мэдрээд байгаа байхгүй. Ер нь тийм яг аав ээж нарын одоо тал дээр бас яг өөрсдөө ч бас яг нэг тэр чинь нөгөө одоо 91 оны хувьсгал өтер гээл те. Тэгэнгუთ ингээд бас нэг өөрсдийгөө бас бий болгох гээд ингээд өвчсөн те. Тэгээ дээрэс нь бас яг ийм хүмүүжлийн талаарх ийм мэдээллүүд яг өөрсдөө уламжилж ирсэн мэдээллүүд л их байсан болохоос биш. Одоо ер нь нэг юм барууны инг хэрэгтэй мэн тэг хэрэгтэй мэн гэсэн ийм нарийн ширийн мэдээллүүд бас хомстой. Тэгээ хүүхдтэйгээ ч яг ингээд ойрхон танилцахад хэцүү. Тэнгуут ч яг ингээд бас одоо учир дутагдaltaй бас аав ээж нарыгаа одоо ойлгох хэрэгтэй байхгүй тий. Одооноос тэгтээ бид хэд болохоор ингээд ойлгоод хүүхдүүдтэй бас нэг арай өөр харьцах боломжтой болсон юм шиг тий. Тэгээд одоо эцэгхээ буруутгах байгаа юм бол огт биш. Тэг чинь одоо угаасаа л нөгөө цаг үеийн тийм байсан учраас л одоо ингээд за хүүхдээ яаж авчил зүгээр юм бэ гэдэг хүртэл сэдв чинь ингээд байхгүйсэн. Хамгийн чухал зүйл ч одоо ингээд мэрэгжил. Тэгэл одоо хүүхдээ болох байр авах гэдэг одоо нэг тиймэрхүү тал руугаа ингээд амьдралын нюанс нь тий. That's life нь тэр тийшээ байгаадсан байхгүй. Тэгэхээр угаасаа бид нар чинь одоо ингэ мэдээлэл 900 төрсэн одоо бид нар чинь нэг тийм интернет байхгүй үед байж үтсэн интернет байд одоо гарчсан үедээ ингэ хамт байгаа болоод нэг амар тийм спешиал хүмүүс гэж бодоод байгаа байхгүй. Бас тийм шүү. Яг л бид нар бас тэр мортал зортал тоглож явж байгаа л гаражн дээр гүйжсэн л одоо яг ингээл Facebook дээр танилцал тий. Хай таамаа гээл мессенжер гээл эхэлсэн шүү дээ тэр чинь тий. За одоо ингээд тэр авиаслаг монголчуудын тийш очихын тулд бүр наан маш их юм болж ил дээ тийм тийм ч угаасаа аюу их юм болно. Тийм угаасаа аюу их юм болж байна. За яг 10 жилийн үеэс ингээ эхэлчлээ. За ерөнхийдөө ингээд бас ойр тойрныхоо хүмүүст ингээд одоо би бол ингээ нэг дуу мод болдог гээл тэгдэж шүү дээ. Тэгэнгუთ яг ойр тойрныхонтой хальт ингээ үзүүлдэг байхгүй бицүү юм уу. За ингээд болж гин үү тэрхэлтэй. Яг тэр шиг чи бас ер нь тэгдэг байсан уу? Ер нь ойрынхоо гэр бүлийнхэнтэй ч юм уу найзуудтай ч юм уу те. Тэгээ ер нь элб гэдэг чинь тийм амар lonely hobby. Нөгөө тий чинь амар энгийн юм гэж харж байгаа мөртлөө амар олон юм бодох хэрэгтэй байдаг. Тэгээ би одоо чиний хаарлагч хаана хизээ авах хэрэгтэй вэ? Тэр үедээ би ямар хөлөө нуух хэрэгтэй вэ гэд амар олон юм бодож байгаа байхгүй юу? Гэтэ дөнгөж их чахт юус тийм боддгүй. Энэ хөзрөөл яаж чагаал доош нь хийгээд өөр юм гаргачих даа гэсэн л нэг тийм амар симпл юм бодож байгаа байхгүй юу. Тэг чинь ингээд цаашаа хөгжих тусмаа арай тийм гоё болдог. Тэг буцаад асуулт руу орох юм бол ер нь тийм би өөртөө хамгийн их үзүүлсэн. Талны өмнө. Өөртөө тийм. Тэгвэл тэг чинь одоо ингээд амар тийм raw юмыг шууд бус хүмүүс зүйлж болдгоо. Яагаад гэвэл
алдчих магадгүй. Хамгийн том аюул нь алдангууд disappointment өөртөө үүснэ. Disappointment үүсчихээр нөгөө энэ өөрийнх нь craft hobbyгоо бас ингээд үнэлэхгүй байгаа юм шиг мэдээж төрж магадгүй байхгүй. Тийм болохоор ингээд толны өмнө ч ингээл өөр ярингаа ингээд амар олон зэрэг мэгээд байгаа шүү дээ. Ярингаа юмаа хийгээд нөгөө хүнийхээ connection үүсгээд тийм эдэртэй хобби. Гэт аюул сонирхолтой. Илүү тийм psychology тал руугаа бих дуртай байдаг гэсэн болохоор тэг яалтчгүй ингээд нэг grasp хийчих байгаа байхгүй. Ингүүл ингээд тийм биш дээ. Тэгвэл окей гэл. Тэгээд өөртөө үзэж дуусаад тэгэл эмээд үзүүлж гисэн бэ. Тэгэл манай эмээ чинь болохоор тэг бас одоо бол 80 эмээнэр бол хамгийн сайн найз шүү те. Эмээ хар багын дэмжигч те. Миний cheerleader байсан чинь. Үнэн миний хөвч гэсэн андаа гэл те. Хоёр эмээдээ бас ялчгүй. Cheerleader гэсэн биш үү яг адилхан. Тийм тэгэл эмээ чинь болохоор эхэндээ гайхаж байгаа юм чи те. Энэ хүзрээ юу үзүүлэх гээд байгаа муушд гадаа муу л гэсэн тийм бодол орж иж байгаа шүү дээ өөрт нь. Тэгэл нэг жоох юм үзүүлэл энэ чинь ямар сони юм болчихвоо гэл бас нэг амар реакц төмшөхгүй. Тэгээд ямар ч илбэнд болчлоо гэж бодонгол за yes гэл. Бас манай имиж чинь амар супер реакцтай бас за хаяа тим хаяа биш. Тэгээд би яхаа арай баг үед нь ингээ үзүүлсэн юм шиг байгаа. Гэтэ бас л ингээл за ямар ч болчлоо. Одоо дараагийнхаа левел рүү оръё гэл. Тэг чи имээ за одоо өөртөө үзүүлэн те. Дагаад имээдээ үзүүлэн. Тэгчээд одоо юу яана найз нөхдөө үзүүлэн. Тэр найз нөхдөд үзүүлэнгүүл найз нөхдөд чинь ямар бас юу ямар амар юм шаач байгаа гэл те. Тэгэл за өөртөө итгэл чинь ингээд нэмэгдээд байгаа багаар. Тэгээд тийш ингээд цаашаа ингээд бүр ингээд левел нь ахисаар хагаад өөрийгөө чаленж хийж байгаа байхгүй. Бүр хэмжээнд очсон байна те. Тийм. За би тэгвэл 5 найзтай ингээд зэрэг үзүүлчлээ. Тэгвэл би ингээд тойроод ингээд 10 хүнтэй үзүүлчлээ яа ингээд. Тэнгүүч одоо би элб гэдэг чинь мэдээж л одоо ингээд тодорхой хэмжээнд л нэг хүмүүс хууралт явагддаг гэж бодоод байгаа. Гэхдээ ерөөсө хуурыг гэсэн зорилго биш байхгүй. Нөгөө хүмүүсийг л гоё нэг алмааруулаад гоё мэдрэмж өвчих юмсан гэдэг л нэг гоё тийм эрэг мэдрэмжээс ингээд үүдэлтэй мэднэ байхгүй. Тэгээд за ингээд 10 хүн болчлоо. Тэнгүүд ангидаа үзүүлээ те. Ангидаа үзүүлчихэд одоо их сургуультай үзүүлэх гэдэг ч юм уу. Айгүй их левел ингээд ахичиж би ингээд нөгөө го талент руугаа орсон гэх юм уу. Яг ерөөсөө тэгж алгасах юм байгаагүй те. Яг л тэр нэг туулах юмнуудаа туулаад тэгээд яг тэр Got Talent дээр ингээд тайминг нь таарсан гэж баг би харах гэдэг байна. Тэр яг нэг чиний ингээд бүрэлдсэн тэр моменттэй гэсэн чи яг тэр Got Talent бас ингээд болж таарна. Тэгээс нэг юм ажиглаа л да ингээд айгүй зэгцтэй боддог байх хэрэгтэй санагдал ер нь. Одоо хэлб хийхэд бол тэгэхээр ер нь бас математикт дуртай байх те. Математик. Санхүүг төгссөн шүү дээ. Тэгсэн. Санхүүг төгссөн гэхээр ер нь тэгээ дуртай яах вэ? Ер нь чаддаг л гэсэн үг байхгүй те. Би бол тоонд амар дургу. Тоонд сайн байсан. Тэгээд амар конфликттэй мэдэмж авчиж байгаа шүү дээ. Энд чинь дургу юмдаа ингээд сайн байгаад ддэг. Яагаад юм бол гээд. Тэгээ яг сүүлдээ ингээд бодоод ирсэн чи геометр том очин бол ингээд бас өөр баг амар magic байгаа байхгүй. Тийм. Чи амар олон ингээд зохицолтой юу мэрчмтэй баг ингээд language байгаа байхгүй. Тийм. Тэрийг би саяхнаас зэрэгэд ингээд энэ чинь ийм байсан бэштэй гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө 10 жилийн багш нар аягүй чухал юм шиг байна. Яг би одоо ингээд баахан багш нарыг ингээд муулаад байгаа юм шиг сонсч магадгүй гэхдээ тийм юм шээ. Тухайн одоо анги гэдэг чи одоо ингээд 20 30 хүүхэдтэй. Тэгээ багш тэр болгоо одоо нөгөө 30 хүүхэдтэй чинь өөр ингээд харьцах аягүй хэцүү байдаг учраас багш нь сая хэцүү даалгаар. Тэгэхээр ер нь багшийн чадвар чинь тийм юм л амар харагддаг юм шиг гэж бодоод байхгүй. Тэгээ нэг хүнтэй амар гоё connection үүсгэсэн байхад л энэ тоо гэдэг чинь амар тийм beautiful гоё language шүүгээд хэлсэн бол тэгэл чи нэр яа тийм бол тэгээд өөр юм бодно л да. Ер нь тийш үү те. Ялчгүй математик ингээд айгүй сайн зүр дургу байсан ч гэсэн хийдэг байнгут бас нэг юм чинь нэг юм дистаратай те. Тэр олон тэгштэглүүдийг одоо тэгж одоо хураангуулахын тулд айгүй олон томьёо зэвшлэх хэрэгтэй те. Тэр тэгштэглийг хараад за хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа томьёог нь тархин олоод гаргаад ирнэ гэдэг чинь random access memory нь бас сайн ажиллаж байгаа байхгүй тийм хурдтай. Тэгэхээр бас элбчид бас тиймэрхүү одоо
ийм гоё илэг бүтээхийн тулд бас айгүй сайн random access memoryтэй байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Одоо бас нэг ийм асуулт байна. Айгүй гоё асуулт байна. Бас нэг ийм асуулт. Одоо яг тэр бэлтцсэн байгаа шүү дээ. Тэнгуут яг тэр моменттэй тааруулаад тэр нюанст нь ингээд шууд нэг ийм бүр beautiful юм гараад ирэх тохиолдол байж болох уу? Ер нь их хинчлэн тэгдэг бах те. Тэг чи нөгөө за ер нь нэг иймэрхүү юм хийнэ гэдэг ингээд бодсож байгаа шүү дээ. Тэг за энэ дараа ингээд би одоо ингээд хүмүүсээ харж байгаад ингээд юм гарч ирнэ гэсэн моосоо тийм идэмж байдیں۔ Яа хаяа гэдэг их ихтэй фейлдсэн байхгүй ихэндээ бол чи мэдээж одоо ингээд өнцгөө тааруулж чадахгүй эсвэл хүнтэй eye contact хийгээд ингээд юм хийхгүй ч юм уу те. Тэр үед би хамгийн их юм сурсан. Тэгэхээр нөгөө хоёул түрүү нэг фейлд сурах хэрэгтэй гэсэн тийм яриа өгсөн шүү дээ. Тэр аягүй чухал. Ялангуяа элбийн ертөнцид бол. Тэгээд одоо жишээлбэл ингээд 10 хүн ингээд үзэж байгаа гэж бодъё л да. Наваа тойрцсан. Тэнгүүд ард байгаа хүмүүс нь ингээд миний ямиг харж чадж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа. Тэрэн дээр нь би нэг тоглолт хийчихэнгүүт нөгөө ард байсан хүмүүс чинь бүр би юу вэ? Яа тэ байж болж байгаа юм уу гэсэн тийм мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгээ тийм момент гарч ирэнгүүт хамгийн гоё яг үндэ. Тэгвэл би ямар амар юм бэ гэлээ. Яг тэр реакшн дээр нүгээс яг тэр хөтлөгч нь өөрөө бүр ингээ вау гэдэг тэгдэг байхгүй тий. Яг нэг тийм момент болдог байхгүй. Тэгээ яг тэр саяны хэлдэг тийм фокусыг л ингээд ийш тийш нь ингээд яагаад байгаа байхгүй. Одоо шилжүүлж байгаа л тэнд нэг юм хийгээд байгаа байхгүй тий. Тэгэн гот ингээд нэг бас сонирхолтой юм төрж байгаа байхгүй. Одоо энийг ингээд жоох юм дутуугийн комплекстэй ч гэдэг юм уу те. Нэг жоох юм хэцүү өссөн. Тэгээ нэг юм элбийн авьяастай хүн те. Ямар бас аюултай байж болох вэ гэж би бас надад төрж байгаа байхгүй. Одоо манай монголчууд ингээд шууд ийм сэдв оруулаад ирээ. Нэг ийм энэ тэнд очихоор л нэг юм хулгайч гэдэг нэр их монголчууд авах гээд байдаг штэ. Тэгээ ингээд хулгай хийж байгаа бичлэг ингээд тавьсан. Тэгэд бичлэгийг тавьсан чинь ингээд үнэхээр тэнд тэр дэлгүүрийн тэр хамгаалагч байгаа. Тэр худалдагч байгаа. Тэ? Бараг камерыг хүртэл тэрэд ингээд бодолцсон юм шиг. Тэ холгаачиж байгаа хөөх. Бараг ингээд яаж авсан мэддэхгүй. Бас нэг залуугийн бичлэг байдаг шүү дээ. Ийм хавтгай ийм нэг лед ийм одоо зурагт. Тэ? Тэгээ камер яг энд байна гингут. Яг ингээд юу ч байхгүй юм шиг нөө зурагтыг чинь нэгхэн болохоор ингээд ингэж явсаар хагаад гарч байгаа байхгүй юу? Гарсан чээс яг гадаан нээсэн нөгөө хажуудлаас нь авж байгаа камерт нь харагдчихж байгаа хөөх. Яг зурагтаараа. Яг ингээ өөдөөс нь харангуй зүгээр л хүн ингээ алхаад байгаа. Яг тиймэрхүү байдлаар одоо бас ашиглагдах боломжтой санагдаж байна л та тий. Хэрвээ ингээ жоохон буруу тал руугаа хөрвөл. Тэгээд азтай манай анд болохоор маш хүмүүжлэлтэй одоо юм харваас угаасаа юм байнгут. Ингээд айгуу гоё элбэг ингээд magical зүйл болгочихж байгаа хөөх тий. Ер нь сая яг тийм төрлөө шүү. Тийм тэгэл ер нь одоо хүн амтан гэдэг хоёрын гол ялгаа чинь хүн гэдэг амт чинь нөгөө инструмент буюу түүл ашиглаж сурцсан тийм бодол байгаа байхгүй. Одоо жишээл бааваа одоо жишээл ингээд алхаар ингээд юм нүд чадахгүй шүү дээ. Тэмтэй адилхан бид нар бол ингээд түүлийнхэн хүчээр л одоо хин бэ гэдэг нь илүү тодорхой гарч ирэх боломжтой тийм азтай species тий. Тэгээ одоо ил битгч чинь одоо миний нэг түүл байгаа байхгүй. Би чинь бас жоохон бахтай амар тийм интроверт хүүхэд байсан. Тэгээд ил битгч зүйлийг болохоор намайг тийм ингээд нийгэмшүүлэх боломжийг авчирсан. Нийгэмшүүлэх ингээд арай чангатчлаа. Нөгөө social interaction-ыг ингээд амар илүү гүнзгий левел ойлгох боломжтой болгосон гэх юм уу. Би хүсээгүй одоо би чаддаг ил бит зүйлээ гэж бодонгууд одоо ингээд чаддаг гэж ерөнхийдөө ямар хүн бэ? Юун дуртай вэ? Хизээ инээж ин гэх мэтчлэн амар олон юм ингээд мянган мессеж ингээд би хүлээж авч байгаа байхгүй. Би рецептер болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрнийхэн үүднээс за би энэ үед нь л яг ингэж юм бол бүр чад ингээд ваавлах юм байна гэсэн тийм мэдрэмж орж ирэнгүүтээ тэрийг л дагчдаг. Тийм илүү subconscious level дээр одоо үзүүлдэг болчтой. Яг ингээд хувьсаад байгаа шүү дээ скил чинь. Нөгөө чадвар чинь одоо ингээд одоо бүр скил болоод скил чинь одоо ингээд одоо ижид болдог ч юм уу тэр процессыг л ерөөхдөө яриад байгаа юм шиг байгаа. Зөв. Ер нь бүр ингээд сүүл рүүгээ амар болох юм бол бүр үнэхээр яг
тэр чин барыг шидтэн болчихж байгаа байхгүй тий. Ер нь өөрийгөө хийж чадах юм уу, хийх ёстой зүйлд аягүй сайн хийдэг юм болчих юм бол хүн болгонд ер нь баг шидтэн байх боломжтой болоод байгаа байхгүй. Гэтэ би бас одоо ингээд амар ичэд ингээл хоёлаа ингээд magic хийгээд байгаа шүү дээ. Би ч Got Talent орсонсоо хойш төр зогссон байсан юм. Тэгээд би ч одоо банкнд ажилладаг. Ас банкнд ажилладаг байхгүй. Тэгээд хүмүүс ингээд годамжаар явахтаа зэний хай зарим хүмүүсний хүүхдүүд ил хөвчлэн та нөгөө тэр илбч юм уу гэд бүр жоох хүүхдүүд биш л 7 жилийн өмнөөс төрөөг байгаа шүү дээ. Яг л тэр нэг 13 12 та хүүхдүүд ч л одоо ингээд нэг хальт таниад байгаа. Тэгээд зурм мөр явах л гэхээр нөө би одоо мартагтайг байгаа юм болоо. Яг тийм сонин гоё мэдрэмж. Тэр бол айгүй хүчтэй тийм сэтгэл хөдлөлийн одоо тийм гоё илб байсан шүү дээ. Сүүлийн яг ануужин ихчтэй хийдэг Монгол тулхтны эрхмийн хөтлөгч байсан их чиг нэг ээж нь гаргаж ирээ те. Тэгээ бондын тамга барьцсан байж идэв шүү дээ. Тэр бол бас айгүй гоё мессежтэй байсан шүү дээ. Ингээд ээжигээ хайрлаарай. Ер нь гэр бүлтэй хайртай байгаарай гэдэг ингээд тийм илб чинь бас за би бол өмнө нь ингээл гой юм уу тэнхтүүлж байгаа юм үзчихсэн болохоос шүү дээ. Тийм гоё мессежтэй бас хослуулсан тийм юм бол үзэж байгааг байхгүй. Айгуу гоё эс тэр тэгээд тэр бас ингээд чамайг айгуу гоё тийм одоо интроверт ч гэсэн дотроо ингээ айгуу гоё юм зөөлөн юм гэр бүлтэй айгуу тийм дулаахан хүн юм байна даа л гэж би бодсон шүү дээ. Хойд. Бас айгуу гоё юм гарч ирлээ. Яг тэр нөгөө ануужны шүүгчтэй илби үзүүлбэрийг үзүүлчихэд би ер нь ингээд хүмүүсийг ингээд хоёр талд ингээд хуваацсан юм шиг санагдсан байхгүй. Нэг нь болохоор ингээд наа чи ингээд шоу биш дээ гэдэг. Тэгээд яг нөгөө тал нь болохоор ингээд ээжд гэдэг зүйл чинь ингээл тэ хүзрээ алга болох биш. Заан алга болох биш. Тийм огт биш. Ээжд гэдэг чинь ингээд хайр байхгүй гэдэг тийм нэг гоё мессеж өгчий гэдэг тийм одоо далд утгатай үзүүлбэр байсан. Тэгээд хамгийн хүчтэй одоо хайр хамгийн хүчтэй ээждэг вэ гэхээр одоо ингээд ээжийн хайр гэж гарчиж байгаа байхгүй. Чи ингээд амиа өхөөс буцахгүй тийм хүчтэй тийм гоё bond connection их чинь тий одоо өгж юм. Тэг эн чинь одоо ээжд биш юм бол одоо өөр ээжд гэж юу юм бэ? Хөө начаалст амар мессежтэй шүү. Тэгэхээр ээжийн хайр за хайр дундаа бүр яг ээжийн хайр бол тэ ээжид юм бэ шүү guys тэ тэрийгээ бас бодоод ээжид оршдог гэдэгт би бол одоо яг үнэхээр итгэж ин л та ээжигээ бодоод л яг санийх дээр хөх начаас лайхтар юм шүү. Гэтэ бас яг хайр дортоо ингээд ээжийн хайр гэж ярьсан байгуулгаас шүү. Ер нь эмээгийн хайр, аавын хайр гэдэг чинь бас аюу чухал, аюу тийм гоё намнин мэдрэмж тахгүй. Тэгээ яг ээж гэдэг хүн чинь өөрөө ингээд тээдэг учраас өөрийнхөө махбодоос тасаж одоо ингээд ам бэлгэлдэг гэдэг утгаараа бас арай тийм өөр бонд байгаад юм шиг санагдсан. Аавын хайр бас аюу гоё хайр, эмээгийн хайр гоё хайр, ах дүүсийн хайр бол гоё хайр. Гэтэ яалчгүй одоо ингээд нэг амар специфик мэдрэмжийг өгөхийн тулд яалчгүй ингээд би нэг одоо мэдрэмжийг pinpoint хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд илб за ээж гэх юм бол илб гэдэг урлагч нь өөрөө болохоор тухайн хүмүүст нэг мэдрэмжийг өгөх гэж амар их одоо хичээдэг урлаг гэх юм уу. За би энэ удаад би сайд юм хэмээр байна уу? За окей тэгвэл би ингэ юм mysterious баймаар байна уу? Тэгвэл ингэ happy юм эсвэл амар fun юм. Энэ болгонд одоо би өөр нэг тийм баг зөвхөрт очиж байгаа байхгүй. Ингээд жүжигчин чимшигтэй. Одоо артист чимшигтэй юу тодорхойлох амар хэцүү. Айгуусан хувирч чаддаг юм байна л та. Тийм камелеон байх хэрэгтэй байна. Тийм. Энэ дэрт аягүй гоё point гарч ирсэн. Би бүчтэр амар их бодсон. Хамелеон байх нь би ингээд амар мундаг юм байна гэж бодоод өгсөн байхгүй. Би юунд хувирчдах юм байна. Би энэ хүнд одоо сайд мэдрэмжийг юм уу, хайр мэдрүүлэх юм уу, ямар мэдрэмж мэдрүүлж чадхаагаа би ингээд ерөөхдөө баг шийдэж чадаад байгаа юм шиг мэдрэмж аваад өгсөн. Тэнгүүд өөртөө үнэнч байна гэдэг одоо үгийг би сонсоод тэгэхээр миний одоо үнэн юу юм бэ гэж би бодож эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд би одоо хамелеон байх нь миний үнэн чанар юм уу? Гэхээр бас биш байгаа даа. Тэгэхээр хүний амьдрал гэдэг чинь одоо ингээд өөрийгөө л байнга ингээд хайгаал би ч нэг иймэрхүү хүн юм бэ штэ. Биш юм бэ. Ийм юм биш тэгэл тоглоом тоглож байгаа юм шиг ингээд тоглоом тоглож байгаа юм шиг. Тэгэл одоо ингээд би бол одоо 10 жилийн өмнөх хаанд
20 жилийн өмнө хаана гэдэг ч одоо шил ингээл газар тэнгэршил өөрөө одоо доторх ингээд хүн мөн чанар яг мөн байгаад байгаа ч гэсэн одоо нийгэм найз нөхөд гэр бүлээс хамаарат одоо энэ чинь цаг тутамдал ингээд өөрөөр байгаа байхгүй. Тэр нөгөө thesis-ийн хөлгөн онгоц гэдэг нэг юу дээ штэ. Нэг домог гэх юм уу, тууж гэх юм уу. Thesis ship гэдэг нэг тийм хөлгөн онгоц байгаа байхгүй. Тэгээ дайнд байнга явдаг. Тэнгүү дайн болгонд одоо ингээд thesis-ийн нэг тэр хөлгөн онгоцынхаа нэг хэсэг ингээд тасарчдаг. Тэнгүүд нь засварт ирээд тэр нь өөр материалаар ингээд янзлцдаг. Тэгээ магадгүй 100 дайны дараа тэр thesis ship хөлгөн онгоц чинь юусэн анх баригдсан нэг ч материал байхгүй. Гэтэ эн чинь thesis ship хэврээ мөн үү биш үү гэдгийг ингээд бодох хэрэгтэй байхгүй. Зөө. Тэгээ миний хувьд бол одоо ингээд яг тий хариултыг яг эн чинь тийм ээ гэж л яг хэцүү. Зөө. Тэгэхээр одоо яг мэдээж мөн чанар нь байгаад байгаа юм шиг, соул нь байгаад байгаа юм шиг мөртлөө одоо бидний одоо эс чи одоо цаг тутамдаа хэдэн сая хуваагдаж байгаа тий. За хэдэн сая цааш би товын баримтаа мэдгүй л юм л да. Тэгэхээр физикал бие махбодороо бол байнга өөрчлөгдөж байгаа. Гэтэ ганц одоо үлдчихэж байгаа юм нь одоо тийм тий соул юм шиг тий энерги юм шиг одоо юу гэх юм одоо яг experience бас үлдэн те. Ингээд тулсан experience-үүд үлдэн. Миний нэг бас нэг уншиж исэн ном бид нэг Way of Atma Moon гэдэг. Way to Atma Moon шүү. Тэр нэг Kapil Gupta гэдэг нэг юм coach king айгу тийм хинэж хийгээгүй амжилтын хойноос явдаг тийм sportsmanship өдрийн коуч байхгүй. Тэр хүн бол ерөөсөө л чи бол чи биш л гэдэг юм. Your mind is not you. Тэ. Өнөөдрийг хүртэл чи өөрөө өөртөө хүртэл нэрээ өгч үзээгүй үст. Чи аав ээжээсээ нэрээ авсан биз дээ. Чи өөрөө ер нь төрөйч гэж төрөөгүй үст гэдэг байхгүй. Тэгээ тэр хүн яах вэ? Эсрэгээрээ чи одоо өөрийгөө rewrite хийнэ, тэ. Тэгвэл тэхийн тулд өмнөх бүх юутайгаа ингээд амар сайн acknowledge хийгээд тэгээ ерөнхийдөө тэр шинээр төрүүлдэг. Одоо Месси дээр жишээлбэл дэлхийн аварга болохын наан зүгээр би энэ дэр зүгээр л юм фантазлж байгаа шүү. Тэгэнгუთ тэр ингээд яаж ийнө гэхэлэр чи бол ингээ амар тоглогчтой 7 удаагийн баллон дор авцсан ингээд чи наатхандаа ингээ зууралдаад ах юм бол тэрнээсээ болож айг бол ингээд хожигдох хичээж байгаа хожигдох гээд байна тий. Чи энэ дэр зүгээр л анх удаага Месси дэлхийн аварга тоглож байгаа тамирчин гэд бодож эрхчлөө өөртөө бидний тийм дарамт. Тэгээд тоглоод үзэхэд маань нөхөр тиймэрхүү байдлаар сэтгэл зүйн ингээд илүү тий чөлөөтэй одоо хожих магадaltaй болдог ч юм уу тий. Тиймэрхүү талаас нь бас ингэж шинээр ингэж бүтээдэг юм бэл хүмүүс юм шүү дээ. Тэг ингээл ачив хийгээл явдаг тий. Тэгэнгუთ одоо энэ элбээр нэг ийм асуулт төрж байна. Одоо ингээд яг чамд яалчгүй ингээд 8 настайгаас ингээд үтцсэн байна. Ингээд яваад ингэсээр хагаад одоо ингээд авьяаслаг монголчууд орсон байна. За тэрнээс хойш 7 жил өнгөрцөн байна тий. Тэгэнгუთ ингээд зүр чи өөрөө анзаарсан уу ер нь ингээд амьдралд ер нь яаж одоо тэр ухаан гэж хэрэглэгдэж байна тий. Одоо ер нь яг энгийн юм дээр ер нь ингээд тиймэрхүү юм байдгүй. Тиймэрхүү элбийн тим юм техник ашиглах гадаггүй ер нь. Цааш та бодож байгаа юм асуучлаа. За жоон бодоод хаа. Яг мэдээж одоо өнгөц давхрах дээр бол байж л байгаа. Чи өөрөө мэдхгүй болсон байгаа хөө тий. Чи одоо бид түрүү ярьсан нөгөө bond connection үүсгээд энэ хүн одоо яг юу хүсэж чинь би ямар ч хон байдлаар одоо энэ хүзрээ гаргаж ирэх юм бол нөгөө баярлах вэ гэдэг мэдрэмжийг чинь би ингээд өөрөөс чинь ингээд авч байгаа байхгүй. Тэг хүн уншиж сурсан байж магадгүй байхгүй. Хүн юу хүсэж чинь. Тэгээд илүү гадагшаага одоо мэдрэмжүүдийг ингээд одоо ингээд өөртөө шингээгээд би ийм газар байгаа юм биш те. Тэгвэл би ингэж хий гэсэн тийм нэг шийдвэр гаргалт нь аягүй тус болдог гэх юм уу. Зөв. Тэгээд нүур харах гэдэг асуудал байдаг шүү дээ. Тэр аягүй чухал байсан. Би чи нөгөө public speaking аягүй ингээд айдаг байсан. Ер нь бол хүмүүсийн fear чинь нөгөө чинь ханхуугаас айдаг, ганцаар байх айдсаас өөр байц байдаггүй. Тэгээд бүх бус айдас чинь бид нар өөрсдөө ингээд нийгмийн одоо нийгмээсээ суралцдаг тийм айцуд байдаг гэдэг. Тэнгүүд би чи одоо ингээд хүнтэй ярих аягүй хэцүүдэг байсан. За ээрч муурхан цаашаа. Гэтэ ер нь бол энэ хүн яаж явах хэвээр болдоо гэдэг жоохон депресс гэдэг байсан. Тэгээд ил бид зүйлчин болохоор ингээд
хүсээг нөгөө хүнтэйгээ би ингээд контакт хийх зүрх болчихж байгаа байхгүй болсон. Тэгэл за хүн гэдэг чинь юм биш үү? Энэ хүн гэдэг чинь ийм хүсдэг юм биш үү гэдэг тийм нөгөө тохоо үед л тэгж бодогч жоох хөвгчтэй. Тэгэл тэр яг гоо тэр мэдрэмжүүд нь ингээд сүүлдээ ингээд тунгаагаад бодоод ирэнгүүт би чи одоо энэ амьдралд одоо ингээд өөрийгөө олох гол явсан тийм анхны алхам л байсан юм биш үү? Өөрийгөө бас чаленж хийх бас анхны тохиол хүсэл байсан юм биш үү гэдэг бодож байгаа байхгүй. Бас л нэг юм гоё чадвар өөртөө аваад тэгэл цаашаагаа алхсан шүү дээ. One Piece-ийн Luffy шиг л. Luffy тэгээ нөгөө хэд чинь ингээл хамаг юм жимсэмсээ идэл дараагийн шат руугаа ингээл ороод явдсан шүү дээ. Тэр скиллээ аваал те. Тэрэн шиг л санагдчих шүү дээ ер нь. Ямарсан ингээ ил пик чадвартай. Тэгээ одоо ямарсан юм санхүүгаар ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо бас ингээд гоё өөрийнхөө дараачийн левлийн хайгуулыг ингээд хийгээд эхэлсэн байна гэж би хардаг байхгүй. Ер нь тийм ээ те. Тий, одоо нөгөө подкаст маань эхлэхэд айлвчин гээл гарч ирсэн шүү дээ. Тэнгүүт нь одоо нөгөө өөрийнхөө identity-г айгу одоо нөгөө flexible за арай буруу байна. Би өөрөө нэг хайрцлах айгу тийм дургу гэх юм уу. Энэ чинь хөөе банкир биш үү? Хөөе энэ чинь элвчин биш үү гэжлэнгүүт би ч одоо ингээд дамд гэдэг амар их боломжтой. Би юу ч биш болно шүү дээ. Тэнгүүт хүмүүс намайг одоо банкир юм уу одоо ингээд элвчин гэж харахаар бас нэг тийм жоохон одоо гомдмоор шаашин те зүгээр нөгөө дотроо жоохон дэрсэлтэй байгаа юм шүү. Би те яг элвчин сонсоод гэл ингээд гацчих байхгүй. Тэгээ банкир ихээр бас би ч нөө тэрнээс ч тоон дуртай нэг дуртай биш мөртлөө одоо хийж чаддаг зүйл маань тэр байгаад гэдэг нэг тийм өгөгдөлтөй байгаад байдаг те. Тийм. Ялчгүй. Тэгээд яг өөрийгөө хайх процесс дотгошоо бол ингээд илүү их судлаад ах хэрэгтэй юм билэ. Нэг хүн чинь одоо жишээ нь сонсохгүй, харахгүй, мэдрэхгүй бүх юм байхаа болчихгоод тэр хүн үү гэж асууж байгаа байхгүй юу? Тэнгүүд за гаднаас мэдээлэл авах болчихгоод хүн дотгошоо л асуудж эхэлт юм билэ. Тэгэл дотгошоо хонгод би чи ийм байсан юм биш үү? Миний доторх одоо траума ийм байсан юм биш үү? Би ийм дуртай болохоор ийм учраас байсан биш үү гэдэг. Аюу бол хариулт орж ирд юм билээ. Зөө. Би чинь 2 жилийн өмнөөс аягүй бясалгал. За бясалгалын нэг төрөл гэх юм уу? Одоо миний өөрийн зохиосон одоо хэлбэр байгаа байхгүй. Ваа, тэг өөрийн зохиосон бясалгалтай юм тий. Тий, одоо нэг бурхан будаа чинь гэсэн за одоо жоохон спиричуал орох гэдэг шүү дээ. Наа ч амар сонирхолтой шүү дээ. Одоо өөрөө бясалгал зохиогоо тэг өөрөө тэргүүрээ ингээд яаж нэгдэг чинь бас аюу сонирхолтой санагч. Суралцмаар санагч. Яаж хийж ийн юм? Бурхан будаа чинь болохоор бос хүмүүстэй ч гэсэн та нар намайг битээд байгаа. Та нар бол одоо өөрсдийнхөө одоо мастер шүү. Заавал намайг сонсох шаардлагагүй. Амьдралаа та нар өөрсдөө босгоно штэ гэдэг тийм хүртэл ингээд сургаал хийж байгаа байхгүй. Тэнгүүд тэгвэл одоо бурхан будааг гэрэл төрсөн одоо техник те одоо ингээд аян зам миний би тэгж туулсан ч гэсэн би гэгэрхгүйж магадгүй байхгүй. Тэгэхээр хүн дотоодоо юу аа сонсоод there is no self би бол одоо бүх би universe юм байна гэдгийг ойлгоод ч юм уу те хүн болгоны тэр одоо ингээд enlightenment хүрэх одоо шатлал хүрэх цэг нь өөр. Би бол юу шарж байгаа гэхээр бүгдээрээ л нэг уулын оройлоо матсаж байгаа. Гэтэ тэр уулын одоо ингээд зам л өөр. Тэгээд магадгүй одоо бурхан боддог шүү те өөр замаар явцсан анд гэдэг хүн одоо ингэ явцсан чойдог гэдэг хүн ч бас одоо нөгөө талаас нь ингэ явцсан магадгүй хоёулаа ингэ зэрэгцээд яваад ч магадгүй байхгүй чинь зам чи арай өөр тийм адал явдалтай тэгээ миний хосол арай тэг өөр ч юм уу те тэгж харахаар аюу тийм сонирхолтой тэгээд ямар одоо медитейшн за энийга төрөл гэх ч бас одоо яг нэг бясалгал хийдэг хүмүүс чинь бас сонсоод энэ одоо юу гэж худлаа яриад энэ да гэж бодох байх гэтээ эн чинь зүгээрээ одоо өөрийгөө амар сайн сонсоод өөрийгөө хэн бэ гэдгийг одоо ингээд бүх юмаа ингээд гол шиг ингээд флоуд болчихж байгаа байхгүй. Тэнгүүт л чи юм байсан юм биш үү? Би чинь багтаа ийм дутуу байсан биш үү ч юм уу те. Ийм үе амар гоё байсан биш үү? Гэл ингээд бүх юмаа ингээд хэрэгсүүлж бодоол ингээд гараад ирэнгүүт нэг хариулт ороод ирчтэй. Магадгүй миний өсчихсэн одоо асуултын хариулт биш. Ямар ч юм эсэргүүцэлгүй бас ямар ч саппортгүйгээр зүгээр л байгаагаар ингээ урсгachж байгаа юм тий. Ваа. Одоо ингээд контрол авахын тулд контролоос сулах хэрэгтэй гэдэг нэг үг шүү дээ. Тэгээд одоо бүх юмаа ингээд сул тавиал одоо
бясалгал хийгээд эхлэнгүүт амар сонь юм бол тээ. Тий. Тэг яг би сүүлд яг хүссэн хэмжээгээр бол бясалгал хийж чадахгүй бол да. Ягаад ачаал ч юм уу те одоо нөгөө амьдралын хатуу ихэр гэдэг шиг. Болдог байсан бол сайхан байгалд гараал уулын орой дээр модоор тойролцсон тэгэл бясалгаал суугаал ингээд амар гоё энерги зэн эрчмээ зэнглээд тэгж явах аяг хүсэлтэй. Зүг яг тэр нөгөө випашнача яг тэгсэн шүү. Би суухад яг л уулын орой дээр яг чинийлж явах шиг байгалд. Тэгэл яг нэг юм байшин дотроо ороод ингээл бясалгаал байждаг. Айгу олон цагаар. За яг хуу чи бол яг өөрөө яг ганцаараа байгаад бясалгал бас айгу их тийм нээлтүүд өөрөөсөө гоё юм олох юм шиг санагдав. Тий. Яг випашнач нөгөө юу үстэй иншээ ингээд төлрөөд тий эхлээд 3 хоног энэ дээрээ төлрөөд юм ярихгүй шүү дээ. Юу ч ярихгүй. 10 хоног юу ч ярихгүй. Зөвхөн энэ хамран дээрээ 3 хоног төлрөөд тэгээд 4 дахь хоногоос эхлээд нөгөө скан хийж эхэлдэг байхгүй. Яг тэр нөгөө бурхан багшийн одоо сэтгартаагийн гэгэрсэн те. Тэр бясалгалыг тэнд заагаад өгдөө. Тэгээ яг бас нэг мессеж нь болохоор ямар нэгэн шашин шүтлэг аллах Есүс Будда одоо юу гэдэг тэр шашин энд ямар ч хамаагүй. Ямар ч тийм итгэл үнэмшилтэй байж болно. Энэ бол яг л тэр нэг тэр хүний одоо хийсэн тэр бясалгалыг л энд хийж сурна гэдэг л юм байна. Тэгээ яг саний тэр яг ярьдгийг чинь бас тэнд бас ингээд номын айлдвар дээр бас ярьдیں۔ Ерөнхийдөө хүн болгон өөр ингэсэн замтай өөрийнхоороо ингэж одоо баг нэг юм зоригтой те тэр зорилгынхаа араас ингээд сайжраад биелүүлээд ингээд явахаар одоо тэр гэгэрэл гэдэг байгаа нэг юм төвшөнд те очно гэдэг. Гэгэрэл гэдэг дээр бас нэг асуулт асуумаар санагдлаа. Ер нь яг гэгэрэл гэдэг нь яг юу вэ те? Яг одоо ийм бодит хүн байхдаа ингээд бүх зүйлийг ойлгоод өөрийгөө таниад ингээд нэг юм бүх юмнаас ангижрахыг хэлээд байна уу? Эсвэл заяа. Ингээд үххтэй ингээд зарим хүмүүс баг ингээд нэг юм зориг нь биелээд өнгөрөөд идэх юм шиг бас нэг санагддаг байхгүй юу? Гэхдээ мэдэхгүй. Тэр яг энэ дээр бас нэг юм яг нэг тодорхой нэг юм ансуур те. Бас одоогор би бас нэг яг аав ерөөхдөө нэг юм нэг ойлголт байгаа байхгүй. За Ситгартаа юм байдаг. Есүс Христ ч ингээд ирсэн. За Чингис хааныг бас ерөөхдөө яг тэр цэрэг дааны босод улсыг одоо эзлэн дүрмгийлсэн те. Тэгээд бас нэг юм гоё дүрм зохиосон аргатын систем. Тийм аргатын систем их засаг хөөл гэдэг ингээд тэргээрээ ерөөхдөө маань хүн бас гэгээрэд тэгээд айгүй тийм бас учир битүүлэг ингээд өвчнөр өнгөрцөн үү, морь унжаагаад өнгөрсөн үү гэл ингээд лээд штэ. Тэр ингээд яг тийм хүмүүс ингээд аваа авчдаг юм шиг бас санагдаад байгаа. Ошогийн киног үзэхэд бас ингээд айгүй сонирхолтой ингээд нэг юм хийж явж байгаад нөгөөх нь бүтлгүүтээд гэхдээ өөрөө бол үнэхээр ингээд ичидтэй юм шиг юм хүн. Тэгэл за би одоо явах цаг нь болчихжээ гэж үнэхээр хэлж байгаа байхгүй юу ирүүл байх та. Тэгэл ер нь яваад өгч байгаа байхгүй. Өнгөрчихөж байгаа байхгүй. Айгүй сонирхолтой. Тэгэхээр гэгэрэл гэж яг бас юу юм бол те хүн яагаад ер нь тийшээгээ илүү одоо энэ эраад тэрний хойроос ингэж бас хүмүүс хөөцөлдөх болов гэдэг асуулт бас айгүй хүнзгий юм. Айгүй гоё асуулт байна. За миний бодлоор гэгэрэл гэдэг зүйл хүнээсээ хамаарат өөр утга учиртай байж магадгүй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би анхандаа гэгэрэл гэж утсан бэ гэхээр энэ ертөнцид одоо ингээ ямар ч одоо ингээ attachment байхгүй те. Би энэ ертөнцид хорогдох юм байхгүй гэж би одоо гэгэрэл төрөх юм байна гэдэг нэг тийм ойлголттой явдаг байсан байхгүй юу? Ойлголттой явдаг байсан ч гэж 2 жилийн өмнө бол иймэрхүү мэдээлэлтэй байсан. Одоо мэдэрч байгаа мэдрэмж гэх юм уу? Тэмүүд аюу хэцүү байсан. Яагаад гэвэл одоо эн чинь мэдээлэл те найз зөвхөн одоо ээж аав найз нөхөд амар тийм гоё бондод ч одоо ингэнээс бүгдийг ингээд өөрийгөө хай наадахаас авч хай тэгжиж одоо чи гэрэл төрнө гингүүт амар тийм учир битүүлэгч юм шиг. Тэгээ би яг бодонгуудаа ийм гоё коннекшнуудыг одоо ингээд авч хайж сурснараа ингээд энэ дэлхийн селф гэж байх болох юм байна гэд бодчих байгаа байхгүй. Тэгж явж үзсэн. Тэр үед би яг англи явж таарсан. Англи би Оксфордод 3 сарын курсанд цусан байхгүй. Тэр үед л за би нэг иймэрхүү л ингээд attachment tool байх юм байна. Би одоо ингээд нэг зорилгын төлөө ингээд мацах хэвээр. Тэгээд байгаа connection итгий гоё ч гэсэн одоо ингээд тэрийг
одоо үл ашаах хэрэг бас буруугүй одоо наа. Attachment-гүй байх. Attachment-гүй байх тий. Тийшээ явж үтсэн. Тэгсэн чинь яг тэр 3 сарын хугацаанд би нэг аим эвгүй зүүдэлсэн байхгүй. Эвгүй ч гэжтэй аим гоё зүүцээ. Тэгээд зүүдэндээ би юу мэдэрсэн бэ гэхээр гэтээ жоохон pretext хүмүүст хэлэхгүй бол би нөгөө Сидхартагийн ном байсан байхгүй. Сидхарта бурхан будда болсон гэдэг юм тийм ном байсан юм. Тий. Тэрийг надаа өгөөд уншуулсан байхгүй. Тэгээд би тэрийг Монголоос ингээд авч монгол хэл дээр би монгол дээр нэг уншдаг байхгүй. Аюу сонин тийм сайн гэж бодоод за унш үзье та гэж онгоцсондоо барыг уншаад дуусгацсан. Тэгэл чи юм шүү дээ. Би тэгвэл бас одоо ингээд нөгөө бурхан будаа чинь бүх юм ингээд хаянгуутай самаан болоод те ингээд явсан. Тэмүүл би бас одоо бүх юм хаяад самаан аялаар явж байгаа юм биш үү гэдэг бодж эхэлж байгаа байхгүй. Тэгээ яг тэр бүхэндээ за би тэгвэл ингээд өөрөө хэн бэ гэдгийг олох journey-тэй би гараад явж байгаа юм байна. Одоо л яг чинь consciously ингээд aware болсон байгаа үедээ би одоо өөрөө хэн бэ гэдгийг ингээд олох юм байна гэсэн нэг амар гоё юм ихсэн байхгүй. Тэгээд тэрийг уншичаад за нэг сар хасын дараа л байсан юм шүү. Нэг шин унтаал тэгээд зүүдэлж байгааг мэдгүй шүү дээ. Бүр амар боддог байгаа байхгүй. Яасан бэ гэхээр ингээд миний уушиг ингээд хавхар болсон юм шиг мэдрэмж төрөөд. Тэгэл үхэж байгаа юм байна да гэдэг мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгэл би англид одоо ингээд чат хийчих юм бол одоо гэр бүлийнхэн маань аюу хэцүү байлд орно штэ гэдээ ялч бодож байгаа байхгүй. Тэгээд зүүдэнд яасан бэ гэсэн чинь мэдээж одоо ингээд Монголоос биш Англиас Монгол руу ирэхийн тулд чинь би ингээд онгоцоор явна те айгуу удан тэр хүртэл би тэсгүй гэдэг бодож байгаа байхгүй. Тэгмээ би өөрөө гинт амар гэрэл болоод тэгэл ингээд Англиас Монгол руу ингээд нисэж байгаа байхгүй. Ласар хувттай ингээд нисэж. Тэр ингээд доошоо харангуутал ингээд далай те уул цас цүл мүл гээл те сони амар марч байгаа. Тэгэл ингээд хараад фүнк гэл ирчихэж байгаа байхгүй. Тэгээд би чинь одоо миний гол зорилго чинь за би өөрийгөө те бурхан болох чинь гэж бодож байгаа шүү дээ. Тийм бол тэрнээс өмнө хүмүүстэй уулзъя гэж бодоод тэгэл найз нөхөдтэй хич уулзж байгаа. Тэгчээд гэр бүлийнхэнтэйгээ уулзж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ одоо ингээд найз зөвхөн мууртайгаа ингээд уулзж байгаа байхгүй. Тэгээд тэр болгондоо л одоо хүмүүстэй баярлаа. Хайртай шүү. Миний амьдрал байсан баярлаа гэж амар талархаал ингээд явж байгаа байхгүй. Тэгэл яг найз зөвхөндөө мууртайгаа байсч гинт сүүлийн ингээд зогсоол гэдгийг би мэдчихэж байгаа байхгүй. Энэ this last buy гэдэг ингээд мэдрээд тэгээ уусаа тэр нөгөө buy хийсэн тийм орчин хүртэл тийм нэг амар сав цагаан газар байгаа байхгүй. Цав цагаан газар дунд ингээд хоёрхан бодгол индивидуал хоёр байж хүлээж авахгүй намайг. Тэгэл за энэ нэг л ингээд сүүлийн момент юм шиг байна да гэд мэдрэмж аваад тэгэл ингээд уулзсан чи бүр ингээд дотор ингээд булгнаад юу болоод байгааг мэддэггүй нэг юм дуусаад байгаа юм шиг нэг юм бүр амар эвгүй мэдрэмж. Тэгэл ингээд нөгөө ghost гэдэг кино надад шүү дээ. Гинт ингээд сүмс байж байгаа л гэрэл байж байгаа л ингээд би махад ингээд физикал болчтой шүү дээ. Тэгэл ингээд хэврээл хайртай шүү. Одоо ингээд би яагаад ийм болсон мэдэхгүй нэгтэй явах цаг болчлоо. Би ингээд амар талархаж байна. Ингээд нөгөө аз жаргалтай байгаараа бүх гоё юмудаа ингээд хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гинт миний гар ингээд буцаад ингээд transparent болоод явж байгаа мэдвч төрөнгөл зүгээр л их тарагдаад тэр 1 секунд 2 секунд дотор л би ингээд энэ ертөнцийн сүүлийн моментыг ингээд мэдэрч байгаа юм биш гэдэг амар ойлголт мэдрэмж оронгууд зүгээр ингээд паниктчихж байгаа байхгүй. Зүрх байхгүй байгаа юм шиг тийм. Юу мэдрэх юм мэдэхгүй. Тэгээд яг ингээд амар ингээд харуусал нөгөө юу гэмтэй тэр чинь regret гэдэг зүйлийг амар мэдэрсэн. Би ингээд бүтнээрээ амьдч чадаагүй багт. Яагаад ийм эрт явчихж байгаа юм бэ гэд амар ингээд хэцүү мэдрэмжтэй ингээд яг үлдээл. Гэтэл эцсийн эцэст би одоо бүх юмудаа attachment хаях хэрэгтэй гэл тэр үед attachment шууд тэр дор ингээд хайчиж байгаа байхгүй. Энийг switch ингээд гэрэл асааж унтааж байгаа юм шиг те пак гэл унтраагаал. Тэгсэн чинь л одоо миний ингээд сүнс ингээд дэлхий хэсэг ингээд хүн дээрвэл амар харс усар хурдтай ингээд явж байгаа байхгүй. Ийм татаад байгаа юм шиг шүү. Тэнгүүд
дэлхий ингээ харагдаал. Тэгээ дэлхийн ингээд нөгөө зураг харагддаг шүү дээ. Уусаа цагаан ирэм ингээд юм тийм жоохон ингээд далаа мал харагдаал. Тэгж харагдаж байгаа л цаашаа ингээ од гар гэсэн. Тэгээд нар мар харагдаал. Тэгэл хурдлаа л байхгүй ингээд нөгөө геометрийн прогресс шиг л хурд нэмэгдээл байгаа. Тэнгүүд ингээл баахан Milky Way те юу гэдэг баахан одоо ингээд галаксинууд харагдаал. Амар том black hole-ууд харагдаал. Зөө. Йоо, наачаал black hole нь бас нэг black hole идээд байгаа юм шиг тийм амар сонс юм харж байгаа байхгүй. Яг мэдээж одоо тэрийг ингээ хүмүүс бодохтой фантази imagination гэж бодож байгаа боловч бас тэр бол ингээ амар real амар бодит зүудэлсэн биз дээ. Би бас бодит зүудэлдэг байхгүй ингээ амар бодиттой зүудэлдэг. Тэр наачин бол бүр амар л гоё юм. Ер нь бол тасраж тэгээ бүр амар санаж шít наа зүудээ те. Тэгэхээр ч бүр сэтгэлд чинь бүр ингээ үнэхээр л яг явах байгаа мэдрэмж өгсөн биз дээ. Тийм нэг миний journey-гийн нэг хэсэг гэж л гайхалтай наачаал өстө амар зүуд. Яваачлаа. Зүгээр. Бис хайд төрсөн болохоор. Яг идэрч байгаа бүст болохоор гайгүй шүү. That's life те. Хүн болгон өвднө. Тэгээ тэр зүүдэндээ би ингээд galaxy хараад бүх юм харж байгаа л гинт нэг цэдэр ичж байгаа байхгүй. Тэгээ жингүүцсэн ингээд free flow state ингээд байгаа байхгүй. Тэгэл ингээд жингүүдж байж байгаа л би ер нь амар амгалаа peaceful байгаа байхгүй. Зүгээр миний амьд зүгээр л ингээд би оршиж байгаа байхгүй. Тэгэл байжсэн чинь миний урд ингээд асар том ингээд миний мэдэрчсэн хамгийн хүчтэй энерги мэдэрч байгаа байхгүй. Вум гэсэн тийм дуу баг гараад байгаа мó хайшээ. Тэгэл ингээд доош дэше харсан чинь ингээд нэг алтан дултаа ингээд суулж байгаа байхгүй миний урд. Ачуур Кундалини awakening дуу мос сонсогдсон биш чам гэдэг чинь ирчин байгаа. Яг тийм байдаг байхгүй. Яг тэр чин бүр нөгөө 7 чакра макраны чинь нөгөө awaken болгодог дууралт шүү. Тэгээ тэрийг бол яг зүүдэндээ сонссон байна гэдэг бас сонирхолтой. Тэгээ одоо болохоор ингээд 7 чакрагаар ингээд могоо ороос юм шиг ингээд спайнал дагсан юм байдаг шүү дээ. Тэрийг би мэддгүй байсан. Би ямар ч тийм ингээд кундалини мөнлэрээс мэддгүй байсан байхгүй. Бясалгалж баг хийдүү байсан. Тэрээс хойш би бясалгаад гэсэн байхгүй. Зөв. Тэгэл бурхан бодаа ингээд миний урд ирц. Тэнгүүд нь зүр тийм амар хүчтэй энерги дотор угаасаа үгээр харьцахгүй дандаа ингээд энерги харьцаад байгаа байхгүй. Тэгэл надаа ингээд за чи энд ирчлээ. Тэгээд энэ бол төсөл биш ээ. Гэтэ одоо чиний өнгөрсөн хийсэн кармагийн чинь одоо амьдралыг чинь хойлоо шүүнэ гэсэн нэг тийм хэлж байгаа байхгүй юу? Хэлж байгаа ч гэсэн одоо ингээд мэдрэмж өгöd байгаа. Тэгээд чинь мэдрэмжээр харьцаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэгэл угаасаа үгүй гэлтэн шүү дээ. За тэгээ. Тэгэл та бро. Okay, let's shoot. Тэгээд shoot хийгээд анх удаага яг окей гэж жаажлуулж ийн гэх тийм. За одоо угаас энэ ирсэн юм ч одоо тэгээд яах вэ те? Тэгээд шүүлгүүлээл тэгэл бодож байгаа байхгүй юу? Тэгээд шүүлт хийсэн чинь амар сонио яг миний одоо ингээд ойлгосноор ингээд шүүлт хийж байгаа байхгүй юу? Одоо шүүлт гэдэг юу вэ гэдгийг одоо би ойлгохдохоор ингээд надаа ингээд амархан байдлаар харуулж өгч байгаа байхгүй юу цаанаасаа. Тэгсэн чинь ингээд Blank дээр фильм мэдэж та хуучны ингээд кино шиг ингээд 3 2 1 гэл ингээд явдаг. Тэнгүүтэл ингээд нэг амьдрал ингээд явж байгаа байхгүй юу? Яа, эхнээсээ харж байгаа юм уу? За энэ нэрнгээсээ шүүлт явчлаа шүү гэж байгаа юм. Зөө. Тэгээд нөгөө баг бахаас эхлүүлээл ингээд нэг амар сонир random моментуудыг харуулдаг байхгүй. Тэгээд тэр чинь аягүй хурдан өнгөрсөн юм аа. Гэтэ аягүй хурдан өнгөрөхөд яг юу мэдрэгдсэн бэ гэхээр хүн ингээд амар том achievement-ууд амар амьдралынхаа чухал момент гэж боддог байгаа байхгүй. Би үс тийм хараагүй. Дандаа ингээд нөгөө бусд хүмүүст ингээд сайхан жижигхэн зүйлээр ингээд туссан ч юм уу те. Яа. Одоо ч л одоо ингээд өөр нэг хүн чи мундаг шүү бити сайн цаараа хүмүүст нөгөө хүн би ч нэрээ ингээд бас хүнд хайрлагдж байгаа юм биш үү ч юм уу те. Хүн намайг бас дэмждэг юм биш үү гэдэг мэдрэмж бас яхан үүднээс нөгөө хүн ч одоо ингээд за жоохон imagination явах гэдэг. Гэхдээ тухайн одоо амиа хорлох хэмжээнд байх байсан бол дэмжлэг өгөөд ингээд найз болоод ингээд явсан бол тэр чинь ингээд нэг хүний бас ингээд амийг аварчиж байгаа байхгүй. Тэгээ тийм надад тийм момент тухайн үед тэгж харуулж байгаа мөртлөө бүтэн дур зэрэг харуулах байхгүй. Зөвхөн тийм мэдрэмж л өгөөл чи ингээд үрийн суулгацсан байсан. Тийм бол наа чи ингээд эрг карма болж байгаа шүү гэл. Тийм үү гэл. Тэгээ ерөөс ингээд том момент байхгүй. Тэгэл амар жижиг хүн гомдоос хүртэл юм байгаа таахгүй уурандаа.
Тэнгүүд тэрнээс болоод нөгөө үндэ дотор минь тийм болчихсон. Тэгэл яамах ийм юм дээр л одоо амьдрал тогт юм биш үү? Connection тийм юм дээр тогт юм биш үү гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл дуусч байгаа шүү дээ. Тэгэл би ч тэгэл юу болцсон те бас юу юм үүсэж байгаа шүү дээ. Тэгээ за одоо ингэ явах цаг болоо гэж байгаа. Тэнгүүт нь би гинт ён гэл. Би одоо нэр ингэ явах юм бах та. Би одоо энэ өмнөх амьдрал одоо яах юм бэ? Би одоо анд гэдэг айдентайгаа одоо ингэ хайчиж байгаа юм гэж дээ. Цааш явахын тулд их өстэй гэл хэлж байгаа байхгүй. Тэгэл за би бэлэн би ганц юм гоё гэсэн байхгүй. Гойж байгаа шүү дээ. Би нэг юм хийх ёстой байсан юм шиг байна. Би бусаад явжлах уу? Гэт хэлсэн байхгүй. Тэгэхээр наач бол дэми гэж хэлээгүй. Гэтэ чи ингээд дараагийн journey-д чи ингээд чам ингээд яваа гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхэд чи одоо буцаад ямар ам уу гэд. Яг л одоо гэрэлчин болохоор ингээд самсараагаас гарахын төлөө л ингээд явааддаг. Магадгүй надад тухайн үед самсарааг ингээд гарах боломжийг бүрдүүлээд намайг дараа чи одоо ингээд плейн руу ч юм уу те авчих боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож болж байгаа байхгүй юу? Яг дотроо тэнгуут нь үгүй би амьдрал таартай би лайв таартай гэсэн юм одоо хэлсэн юм байгаа юм шиг байгаа. Тэгээд яг би attachmentтай байгаад байгаа биш. Би энэ амьдралаа бас нэг амар гоё юм гүйгүүлээд бүтээгээд ингээд нөгөө амар гоё юм хийгээл би ингээд дэшиг явжлах уу гэж гойж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгсэн чинь тэгэл чи үнэхээр энийг хүсэж байна уу гээл. Тийм байнгут тэгэл за баг амжилт хүсье бро гэж байгаа юм шиг л гээд няслах. Тэмж авах гэдэг. Няслал явал. Тэгэл шууд hyper speeder punk гэл хоронд ингэ сэрж байгаа байхгүй. Ингээд энэ ингээд дэр нойтон заяа. Хажуудалтай ингээд норцсон. Тэгэл би бүр ингээд цаг ингээд шокнд орсон байгаа байхгүй. Дөнгөж босчоод нэг баг 6 маргасан баха. Тэгээ бүр юу болчих вэ? Тунгаагаал бодоол ийм хүн болсон юм биш тэгээд миний ч сүнс буух хуцаад би өгч байгаа байхгүй. Тэгэхгүй шууд босоо яхаа баг уучих гээд байгаа юм шиг. Тэ нэг тиймэрхүү амьсан journey болж байгаа байхгүй. Тэрнээс хойшоо л одоо ингээд жинхэнэ that's life гэдэг мэдээд явж байгаа юм уу? Би бол шал өөрсөн. Ачаастай амар сонирхолтой галзуу байна. Би бас нэг ийм зүг зүтлээс аахгүй ингээд Virgil Abloh зан базрын дүр байна гэд. Тэгэд ингээд яг чиний ингээд яг бит хоёрын зай яг чи бит хоёрын зай шиг заяа. Зан тэр Virgil Abloh бит хоёрын. Тэр Virgil Abloh тэнд ингээд нэг амар төвлөрсөн нэг юм ногоон бордон дээр л нэг юм ингээл зураалгаа байхгүй юу? Ингээл зураал ингээл сийлэл ингээл ямар сийлэл. Тэгж байгаа л би болохоор зөвөр л үзэгчийн байр суурьтайс байхгүй юу? Би ч одоо Virgil Abloh ч одоо амар том хүн штэ гээл те. Би зөвөр ингээ хараад ингээд бийжсэн чинь дууснаа надад тэр бордо маяг өгчтэй. Тэгээ өгснөө ингээд би бүр нэрийг хараад байна. Дээдлэлт нь ингээд there is no game гэж бичсэн заяа тэр бордон дээр. Тэгснэ нөгөө одоо нөгөө юм ушиглахгүй юу? PSP энэ төр шиглэхгүй юу? Ийм тоглоом. Доотлолт нь болохоор тиг N0 гэж бичсэн. No гэж бичсэн заяа. There is no game, no гэж бичсэн. Тэгээ тэр тоглоом энд яадаг гэсэн чи өөрөө энийг ингээд одоо тий ухамсарлчих юм бол энэ тоглоом ингээд гоё ажиллана гэж байгаа байхгүй ажиллахгүй ямар ч дэлгэц байхгүй зөвхөн нэг юм товчлууртай нэг юм ногоо юм өгцөн. Тэгээ байж байгаад ингээд тэгснэ нэг юм хэлсэн чи реалитига өөрийнхөө ингээд харах өнцгөө өөрчлөх юм бол чи өөрийнхөө реалитиг өөрчилж чаднаа гэж хэлчихэд яваад гэж байгаа байхгүй. Virgil Abloh. Тэгээ яг зан базар шиг ингээд бурхан сэлж байгаа юм шиг байгаад байгаа. Тэгснэ явсан чинь би тэрийг ингээд харсан чинь тэрийг нь ашиглангуут ингээд хүссэн реалити руугаа ороод идэв. Тэгснэ ингээд дахиад надад нэг юм дээдэлтэй нэг юм том бөөрийнхээ доотлолтоо нэг юм бас нэг арай жоохон юм тэрнээс арай жоохон том юм дүүгүр шиг юм өгцөн. Тэрийг эргүүлэнгүүт би ингээд хүссэн реалити руугаа оронгуудаа нисээд идэв. Ийм юу гэдэг штэ. Тий. Ямар юу лээ? Дээр ингэ синстэй. Тий. Карлсон билээ. Тий. Тэгээ ингээ 9 жорын бүр Lord of the Rings мэгс орж үзмээр байгаа бүх reality руугаа орж үзээд ингээд wow гэдэг ингээд яваацсахгүй би. Тэгээ үнэхээр маш бодтой байсан тэр бүр ингээд гайхалтай. Тэгэл ер нь бас зүүдээр ийм сонирхолтой ийм vivid зүүднүүд ингэж орж ирж хүнд бас нэг ийм мессеж өгдөг юм шиг те. Ер нь саний энэ гэгэрлийн сэдвтэй ингэж орж ирж байгаа нь бас сонирхолтой байл шүү. Тэгээд ийм
зовлонгоос гитлэхийн тулд хүмүүс ийм attachmentтай юмнуудаас ингээ холдох хэрэгтэй гэдэг хөөх тэ гэрэл дээр гэдэг. Тэнгууд болохоор амьдрал чинь өөрөө угаасаа ингэж сэвтгээс өөр аргагүй ийм юм. Тэгэхээр одоо тэр баг ийм сайн зовгч байх хэрэгтэй юм шиг те гэрхийн тулд зовжиж гээрнэ гэдэг шиг л ийм тэр зовлонных ингэж нэг тоохоо болох ч юм уу те тэрнээс нэг гараа авцсан хүмүүс нь ингээд илүү томоор хараад ингээд тэр юмыг бас нэг мөнх бус гэдгийг ингээд бас нэг ойлгоцсон те. Тэгээ мөнх байгаа. Гэхдээ яг энэ бидний энэ физикал ертөнц бол мөнх бос юм аа гэдгийг бас ингээд тэг далд ухамсартай ойлгоцсон хүмүүс нь ингээд юу ч болсон баар ингээд 50 ингээд бурхан шиг байгаад байдаг юм шиг те. Тэгээ Сидгартагийн маа найз надад хэлжсэн юм. Сидгартагийн аавра аваагааз. За би худлаа ярьж магадгүй шүү. Нэг 50-аас 100 км-ийн цаанаас мэдрэгддэг ус гэж байгаа юм. За энэ бол яг энэ хүн энд байна гэдэг хүмүүст тэрийг мэдрүүлж чаддаг ус. Маш холоос. Тим том юм. Хүчтэй, дотоод хүчтэй гэсэн үг байгаа юм. Тэр яалчгүй яах вэ? Сидгартаа ч өөрөө бас ингээд хааны удамтай тий. Цаанаасаа бас нөгөө өгөгдөл бүх юм ингээд нэг тийм одоо том юм хүмүүс тухаарлыг авчрах гэж ирсэн нэг тийм сүмс гэл байдаг л аахгүй тий. Яг одоогоор бол бид нар бас яг сүмс байдаг шинжлэх ухаанаар батлаагүй тэрэнд бас ингээд одоо эсрэгүүцэж байгаа ингэж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ бас нөгөө талаараа айгүй яг цагаа тулаад ирэнгут яг үхэлтэй нүүр тулдаг ч юм уу тий. Тэх үед ингээд залбирдаг аахгүй. Хичнээн итгэхгүй байна мэн гэж хэлсэн тий. За гэтээ нөө чиний асуулт руу буцаад орох юм бол нөгөө гэгэл юу гэж боддог вэ гэж би хариулсан шүү дээ. Энэ болохоор яг нөгөө энэ зүүднээс өмнөх нөгөө процесс аахгүй. Би ингэж боддог байсан юм шүү дээ. Тэгвэл зүүдлээд ер нь зүүснээс хойш энэ бондууд чинь бас ингээд шууд хүсэр хайж болохгүй байна. Гэтэ бас чиний ингээд амьдралын хамгийн чухал зүйл бас байж болохгүй байна гэдгийг бодож эхэлж байгаа байхгүй. Одоо ингээд чойдог хоёлын нөхрөлтэй эсвэл одоо ингээд найз охинтойгоо ингээд одоо хамт байх, ээжтэй хамт байх, аавтай хамт байх. Энэ бүх бонд чи аюул чухал байхгүй. Мэдээж бид нар одоо энэ ертөнцид ирсэн, төрсөн. Тэгээ энэ бонд дүүссэн. Тэгээ энэ бонд cherish хийхээс өөр арга байхгүй. Би гэж бодож ихсэн байхгүй. Гэтэ одоо нөгөө зарим хүмүүс чинь одоо хайртай хүн одоо нас барах ч юм уу те найз нь одоо ингээд бурхан болох ч юм уу тиймэрхүү тохиолдсон байгаа үед амар их харуулсал мэдрээд сэвтэн те айгу хэцүү болдог. Тэр нь одоо ингээд эргээд өөрт нь ингээд сүнсэн амар тийм даймаж өгөөддөг. Тэгээ тэхгүй тулд амьдрал чинь ингээд ирж байгаа хүмүүстэй ингээд амар гоё миний амьдрал байгаад баярлаа. Миний амьдрал байсанд баярлаа гэдэг тийм хоёр момент ингэж тэгж ингэж ялах хэрэгтэй юм гэж би бодоод байгаа байхгүй. Нөгөө сайн байна уу гэдэг чинь бас амар гоё баяртай гэдэг чинь бас баяртай тийм хоёул амар гоё эрэг тийм монгол хэл чинь бас амар гоё юу байхгүй. Goodbye бас тийм. Goodbye. Хүний одоо ингэж сайн байна уу болон баяртай гэдэг зүйл нь хоёулаа амар тийм гоё байх хэрэгтэй, талархалтай байх хэрэгтэй юм санагдсан. Миний амьдрал ингэж найз нөхөр болж ирсэн ингээ баярлаа. Тэгээд байгаагүй байснаас одоо Шекспир хэлсэн үг шүү дээ. It's better to have loved and lost than never to have loved in the first place гэдэг. Lost юм лээ. Мэдгүй би буруу хэлж магадгүй шүү. Ямар ч сан байсан юм а мэдрээд алдсан нь баг ингээд хизээч мэдэхгүй байснаас дээрэл гэсэн тийм мессежтэй. Зүг. Одоо ингээл бид хэд чинь яг саяны жишээн дээр одоо ингээл гэр бүлтэйгээ төдийлөн уулзах завгуулууд амьдраад шүү дээ. Одоо найз нөхдөдөө ч гэсэн ингээл одоо сүүлийн үед бол би бол бүр айгүй тийм байгаа. Ээжтэйгээ уцаар л ярьж байна, аавтайгаа уцаар л ярьж байна, тэ. Эмээтэйгээ уцаар л ярьж байна. Найзуудтайгаа ч гэсэн одоо уцаар л ярьж байна. Ер нь ихтэй нь ер нь одоо уулзах ер нь тэгсэн мөртлөө стил ингээд уулзахаар яг ингээл өчтөр уулзсан ч юм уу, тэ. Дөнгөж цайхан уулзсан ч юм шиг ингээд айгуу гоё ингээд санаад уулздаг байхгүй тий. Ямар гоё юм бэ. Тэндээс ингээд гоё гэрийнхэндээгаа ингээд нөгөө бууз нөгөө цагаан сарын бууз мөн цуг хичээл ингээд гарахад амар гоё идэх байхгүй. Нэх гоё дүүрэн тий. Хайраар дүүрсэн.
эмээдэн өсвөлэл ингээл гарангуут ч ерөөсөө юу ч ерөөсөө ямар ч тийм сөрөг юм дийлэх хэрэггүй тийм хүчтэй болоо гараад ирдэг байхгүй. Айгуу сонирхолтой. Тэгдэж шүү. Бууз хийх бас амар бон experience шүү дээ. Би ч нөгөө бууз тоолдог хүн байж байгаа сүүлдээ чимхдэг болоо тэгээд. Одоо ч ихтэй бид нэр сүүлийн 2-3 жил бол бууз хамт хийгээгүй байна. Харин тийм одоо яг нэг ийм хитрхий жоох юм завгүй бас тэр нь бидрийг бас шайлнажлаад байгаа юм шиг те. Тэгээ яг бид нар бас нөгөө яг эдэр насны залуучууд өөрсдийнхөө хайж ин те яг би яг юун дээр одоо яг юу хийх ёстой юм бэ те юу сурч хин юм бэ те яг энэ үедээ бид нар бас ингэж явж байгааг гэр бүл маань бас ойлгож байгаа байл гэж би боддог угаасаа. Тэгэл угаасаа л уулзаал ямар ч тийм прешэр байхгүйгээр ингээл гоё хайрлалтай. Тэгээ бас жоохон guilty болох гээд байдаг хөөх. Нэг уулзчих ёстой байсан юм да гэлтэй. Тэрэн дээр яг одоо юу гэж боддог вэ? Guilty байх. Дотны хүмүүстэй уулзч чадахгүй байх мэдрэмж ирээд нөө тий. Чамд өөрт ч ер нь нэг тийм юм байдгүй. Ер нь байдаг. Гэтэ би болохоор миний уг хүн болохоор тийм ганцаараа байж чаддаг. Нэг тийм сонин хүн байхгүй. Тэгээ мэдээж одоо гэр бүлтэй хайртай юм чинь тэгэл уулзахыг хүснэ. Тэгээд мэдээж нэг завгүй байх болохоор уулзахгүй байгаа да тийм завтай байсан бол тэгэл уулзаал яваад баймараад байгаа штэ. Guilty бол мэдэрнэ. Гэтэ яг guilt гэхээслээтэйгээр одоо би нэг тэгж бодхоо байлцсан. Өмнө нь болохоор би эмээтэй уцаар ирсэнгүү, би ээжтэй уцаар ирсэнгүү. Ээж бас ч агууг хаяад байна те. Ирж мэрдгүй юм уу гээл. Тэр үед нь би цагаах чинь одоо ингээл гэж боддог байсан бол одоо ингээд ээж автагаа харьцаж байгаа харьцаа маань гэсэн одоо энэ хүн бас ингээд натаа ингээд амьдралынхаа туршид би ингээд амар их удаан хугацаар байж гинт байхгүй болсон. Тэгээд байхгүй болсон гэдэг чинь одоо нөгөө өөрийнхөө ингээд тусдаа гарцсан гэсэн үг шүү дээ. Тийм байдаг болохоор хуучин анд гэдэг тийм энерги нь мэдрхийг хүсээд хайртай хүн юм чинь тийм гоё presence чинь л мэдэрмээр байгаа тийм амар гоё хүслээ байхгүй. Харин тийм хүслээ байдаг гэдэг нэг мэдчихэнгүүт харин за энэ шал өөр харчих жоохгүй. Нэг лензийн ингээд одоо андын эго гэдэг ленз нэгээд аваа шаянгуудад хайрын ленз ингээд тавьчихсан чинь энэ тийм байсан юм биш тэгээд тэр одоо би ингээд аавтай ч юм уу ээжтэй ингээд уулзах цаг гарах юм бол илүү их одоо effort гаргаж уулздаг юм уу. Зөв. Тэр ч одоо ингээд харилцаа холбоонд аягүй тийм гоё эрэг өрнөлөө үзүүлсэн. Одоо өөртөө тааруулж нөгөө хүнээ ингээ өөрчлөх гэдэг шүү дээ. Эхний сэтгэл зүйнтэй наа завгүй байхад ингээд гэлтэй ойлгох ёстой гэдэг юм шиг те. Тэнгуү чи эсэргээрээ нөгөө хүнээ гоё ойлгоцсон байгаа байхгүй те. Нөгөө хүнээ ойлгоод ирсэн чинь ингээд айгу амархан болоод шүү дээ те. Чамдас ингээд ийм учиртай байсан юм. Тэр ер нь ингээд бусдад би ийм гэж ингэж шахаасаа илүү одоо төрүүлээд өөрсдийгөө ингээд гоё ойлголцоод явчих юм бол айгу харилцаа бас амархан явах гэдэг те. Ер нь нэг ийм өнөөдөр ч ер нь жоохон харилцааны асуудлууд ер нь жоохон байх гэдэг шүү дээ. Ер нь нэг хүн хоорондын харилцаа л ер нь жоохон эвгүй. Чамд тэгин санагдсан уу? Сүүлийн үед тийм genuine connection гэдэг зүйл ингээд айгу багассан юм шиг. Одоо ингээд кинонд гардаг шиг ингээд амар гоё нөхөрлөлтэй ингээд бүр найзхан төлөө ингээд суманд хүртэл ингээд өөрийгөө ингээд хамгаалах, биеэрээ хамгаалах тийм ингээд хүчтэй ингээд нөхөрлөгдөж юм бас амар rare байхгүй. Тэнгүүд би өчтөр нөгөө Чадаг маань подкастт болохоор 2-3 хоног 4 хоногийн өмнө хэлсэн те. Тэнгүүд би бас ажиллахтай байж байгаа дэрүүсээ яаж бэлдэх вэ гэж жоохон бодоодсан байхгүй. Тэгээл өчтөл зав гарч байгаа юм чи 5 өдөр. Тэгээд ингээд нөгөө амар олон подкаст үзэж байгаа байхгүй. Joe Rogan тэд юу гэдэг бас аяга гой ингээд интервьюудыг үзээд байжсэн чинь гинт кино үзэж эхэлсэн би. Тэр нь ямар кино байсан бэ гэж чи гинт л одоо ингээд Legends of the Fall гэдэг нөгөө Brad Pitt-ийн кино байсан шүү дээ. Тэрийг үзгээл надад нэг гинт сайн ирчихэж байгаа байхгүй. Тэгээ чи би 2 цаг кино үзэж суучж байгаа. Юм подкастт бэлдэх кинонд гэсэн чинь тэрнээс амар гоё мессеж ирээд байгаа байхгүй. Тэгээд ер нь хүмүүс би бинтэйгээ амар тийм гоё communication, амар гоё bond үүсгээд
явах л одоо ингээд бидний энэ амьдралын бас амар тийм чухал нэг хэсэг байгаа байхгүй. Тухайн хүнийхээ төлөө бараг юу ч хийхс буцахгүй тийм хүчтэй бонд ч л одоо нөгөө ид шид гэдэг зүйл рүү ингээд ороод байгаа байхгүй. Буцаад яг орж тий. Яг одоо ингээд синхрон одоо тэр чи одоо ингээд нэг юм уусч нэг за би нэг ийм юм хийчигээд төлөвлөсөн чинь чи нэг тийм хийчлээ штэ. Тэгсэн чи тэр нь яг үүндээ тийм юмнаас авах гэсэн юм чамд ингээд өгцөн байгаа байхгүй тий. Айгу сонирхолтой. Тэнгуут тэр чинь ингээд юм болгоо ингээд нэг чамаас авдаг бас нэг юм юу байхгүй юу? Одоо нэг мэдрэмж юм уу ингээд юм болгохын учиртай гэдэг мэдрэмжийг чамаас амар аваад байгаа байхгүй. Одоо сая жишээлбэл чамайг зүүдээ ирж байхад тэнд Empire of the Sun гэдэг хамтлагийн Walking on a Dream явж байгаа байхгүй. Тэр дуу сая явж байгаа байхгүй. Тэгээд би яг тэрийг ингээд вау эн чинь нөгөө яг те эн чинь нөгөө бие биетэйгээ юм холбоотой байдаг юм моментийн холбоод амар итгэдэж шин. Яг тэр болоод байгаа байхгүй. Боддороо болоод байгаа байхгүй. Амар сонирхолтой. Вау бас хүч мэдрэмжтэй шүү. Артист гэдэг үгээс би бол тийч зүудэлд ярьсан явж байгаа шүү дээ. Сая ингээд Walking on a Dream гэхдээ нь би шууд what гэдэг чиж байгаа байхгүй. Яг чихэн сонсогдсон гот нь юу энд яг зүуд яриад шүү дээ. Тэр нь тайминг гэдэг чинь бас аюу. Тайминг те. За ингээд Pause Please Club За Pause Please Club-д ингээд анамд хамгийн анх одоо тэрэнд оролцсон найз байгаа байхгүй юу. Тэгээд би бас сайхан тоглож үзсэн. Тэгээд бас аягүй сонирхолтой юм л. Ер нь бүх амьдралаас ингээд жоохон тасраад тэгээд яг тэр момент тэр хүмүүстэй танихгүй хүмүүс байгаа байхгүй юу те. Яг тэр нэг юм одоо тоглоомыг тоглоно гэдэг бол бас аягүй гоё experience. Тэгээд тэр бас ингээд дүр нь бас надад амар сонирхолтойсэн байхгүй. Би ч юм Virgin гэдэг дүр авсан шүү дээ. Тэгсэн. Тэр нь ямар утгатай байсан гэсэн чи тэр тоглоомны яг те яг Virgin байгаа байхгүй. Би тэнд орж ирж тосгоны яг анх удаа те. Огон залуу орж ирж байгаа байхгүй. Тэгээд ойлоос хүмүүстэй нөгөө ямар тоглоом бэ гэдэг бас тайлбарлах зүг багтай. Нөгөө Blood on the Clock Tower гэдэг тоглоом. Тэгээд тэр нь юу юм бэ гэхээр одоо мафийн одоо ингээд next level тийм юм байгаа байхгүй. Одоо мафт чинь болохоор тийм ч юмчтэй те. Хүн болгоно тийм өөр ингэсэн хүч чадалтай. Тэгээд мафт ч одоо чинь хүн одоо ингээд одоо цөлөгдөх ч юм уу, цаазар авах ч юм уу, тийм юмны хатараад нөгөө хүн чинь орцонд багтаа байдаг. Энд болохоор хүн болгон ингээд стил ингээд чатартай байгаад байхгүй. Харин тийм те. Тэгээд чиний авсан төв чинь тэгээд чиний одоо ингээд хамт тоосон хүмүүс гээд юм чинь бас амар утгачтай л гэж бод. Би одоо дүр авах болгондоо одоо ингээд харангуйтаа за угаасаа юм байна гэдэг. Тэгээд эзэн хамгийн сүүлд тоолоход би бүр ингээд нэг philosopher гэдэг дүр байдаг байхгүй юу? Тэрний талаар амар их бодоол. За би бүр асууж байгаа байхгүй. Энэ хүү гэсэн чинь тэгин ингээд за энэ ирчтэй гэж бодож байгаа байхгүй. Тэгэл ингээд уута дотор нь уутан дотор хийцэн байдаг. Гараа хийгээл ингээд үтсэн чинь биш ээ. Тэгээд эн чинь нэг хоосон зайлуу ингээд гараа сунгасан чинь тэрийг авч чинь нөгөө philosopher гэдэг дүр чинь байгаа байхгүй. Энэ ямар толоод байна те. Тэгэл тийм нөгөө чиний хэлсэн бүх юм утга учиртай бүх юм таймингтай байдаг гэдэг чинь. Таймингтай ингээд нэг юм тэ юу гэх synchronicity гэдэг чинь нэг юм бас тийм биш байж болдог. Яг юм синхронтой ингэж өөрийгөө ингэж тавиад амьдраад байгаа хүмүүс байгаа байхгүй. Flow state руу ороод ингээ flowдж амьдраад байгаа тий. Тэнгууд тэр нь ингээд бүх юм утга учиртай болоод байгаа юм шиг нэг ингээд тэд нар бол илүү нэг юм жоохон spiritual нэг юм бясалгал хийдэг ч юм уу. Одоо нэг тийм мэдрэмж өндөртэй болцох хүмүүс айгүйх тэгээд байгаа юм шиг санагдаад байт. Нэг тодорхой эрчмээс одоо энерги аваад сурцсан байгаа хүмүүс ч юм шиг тий. Нэг юмас tap хийгээд ингээд хүлээгээд аваад байгаа байхгүй. Тэгээд нэг flow state гэдэг чинь бас амар тийм гоё одоо юм байгаамаа. Бясалгал хийж хахад ерөөд flow state руу орчтой. Тэнгүүд одоо миний одоо challenge юу вэ гэхээр одоо flow state-ийг одоо ингээд real life дээр зүгээр л одоо ингээд flow state-д орох шууд ингээд товч басааж байгаа онтойж байгаа юм шиг. Тийм скилтэй болчих юм бол ер нь бол супер хиро болох юм байна даа гэж бодоод байгаа байхгүй. Тэг нэг юу хэлэх юм бол тэр нэг юм өөрөө ингээд яг тэр flow state руугаа орох жоохон хэцүү байгаа юм тий. Яг нэг юм жоохон юм юу
орж ирж байгаад те. Заримдаа ингээд санаандгүй ингээд ном уншиж байгаад ингээд тасарсан байдаг шүү дээ. Тэр одоо flow state л үү. Магадгүй. Тий, нэг бадгаал 10 уншсан байдаг уу? Үгүй яг ингээд бүр ингээд ороод тэр ертөнцид бүр ингээд Тийм. гам зөвхөн тэр нэг номны үйл явдалтай л шинэ транст орсон юм шиг. Нөгөө хиний сүулт нөгөө Айртон Сена штэ. Формулагийн одоо өстой нөгөө леженд штэ. Майкл Жордан л гэсэн үг байхгүй формулагийн. Тэр нөхөрийн кинон дээр яг тэр flow state-ийг амар хоосон л штэ. Машинаа жолоож явахдаа ингээд бүр яагаад байгаагаа ойлгохгүй нөгөө хүнтэйгээ яриад байгаа байхгүй. Би ингээд машинаа жолоод явж байхдаа ингээд биесээ гарчаад байна. Яагаад ингэж байгаа юм бол гэдэг. Тэг ингээд гарцсан үедээ мань хөр бүр ингээд галзууж болоод. Яг тэр момент дээрээ бүр ингээд тэ. Тэгээ нөгөө нэг одоо нөгөө зааварчилж байгаа ингээд чивчээр яриад байдаг хүмүүс нь өөдөөс нь ингээд чи жоо хурдан асмас гэдэг ингээд бүр сандраад идэг. Яг тэр бүр массар хурдтай явж байгаа. Маш ийм эргэлт мэргэлтнэр маш иймхэн заагаар ингээд яваад идэг. Мань нөхөр бол ингээд тасарцсан яваад байгаа хөөх. Нөгөө хүмүүс нь ойлгохгүй. Тэгээ бүр ингээд хашгирсаар байгаа сэрээгээд мань нөхөр буцаад нөгөө flow state-ээс гарцсан чинь шууд осол хийчихэж байгаа хөөх. Тэр кинон дээр тэгж харуулдаг. Тэр Айртон Сена бол яг тэр нөгөө одоо буцаа нөгөө гэгэрлийн сэдв рүү ороход ер нь тэр машин барилтаар бол баг гэгэржсэн байхгүй. Гэгэрсэн байхгүй. Тэгээ бүр осолдож өгсөн шүү дээ. Шумахартаа яг ингэж урд хоноо орж явж байгаа паах гэмээр хүүц. Тэгээд хүүхдээ яас гэсч тэр нөгөө тэр формулагийн албан өөрөө ингэж яахгүй. Тэр жолооч нарынхоо нөгөө сейфтиг бодохгүй байгаад тэр мань хүн нөгөө юм улс төрч юм хүний төлөө дуурдаг хүн учраас яах жаргагүй ингэж баг тэр уралдаан дээр өөрийгөө би бараг үхэх юм байна гэж мэдчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээ үхчиж л бараг энэ формула чинь ингэж жолооч нарыгоо яах юм байна гэдэг бодолтой байсан гэж байгаа байхгүй. Тэнгуутаа бараг амиараа ингэж үхэхэд тэгээ тэрнээс хоошоогоо осол одоо бараг байхгүй байгуулсан. Үнэхээр яг тэрийг мань нөхрийн хүссэн тэр юмд нь өөрийнхөө хайртай юмд ингэж амар том тийм контрибьюшн өөрийгөө өгч байгаа байхгүй. Тэр бол гайхалтай байна. Сэдвийн дондор ч яг нэг гоё хальт ингээд яриад өнгөрслөлт. Тэр Оксфордын сургуульд ингээд 3 сар байсан гэдэг. Тэгээ Оксфорд ч одоо бүр бараг 1300 400 жилийн түүхтэй юу. Тийм бараг Тэ топ 5 хамгийн эртний сургууль шүү. Эртний сургуулиудын нэгтэй. Тэгэхээр одоо англичууд ч юу вэ? Айл дээр үед ингээд бүр Оксфорд гээд сургуультай ингээ боловсралтай байсан байхгүй. Тэгээ тэнд ингээд 3 сар байхад ер нь ямар байсан бэ ер нь тэнд. Миний бодсон сайгүй өөр өссөн. Тэгээ мэдээж яг хуу шинэ орчин байгаа гэдэг утгаараа нэг тийм гоё мэдрэмж бол авсан. Хүн чинь ингээд нөгөө шинэ юм мэдрэхээ дуртай байдаг шүү дээ. Шинэ орчин, шинэ хоол, шинэ одоо хүмүүс танилцах гэдэг гоё мэдрэмж авдаг. Ер нь тийм мэдрэмж авсан. Ганц гэмн юу байсан бэ гэхээр айгу наргу аа. Тэгээд энэ монголчин одоо 365 хоногийн баг 310 нартай өдрүүд байгаа байхгүй юу? Тий. Тэнгүүт чинь тэнд чинь болохоор ингээд нар гийдгүү баг. Тэгэл өдрийнхөө өглөөний нэг 10 минут нар ингээд цонхоор орж ирэнгүүт ёо. Ямар гоё юм. Нар гэдэг чинь ямар гоё юм бэ гэдэг мэдэмж болж байгаа байхгүй юу? Тэнгүүт тэнд ерөөдөө хүмүүсийн уур амьсгал нь одоо ингээд нэг тийм одоо gloomy гэдэг одоо юу гэх вэ? Тийм жоо sad. Cheerful биш энерги айгу мэдрэгцсэн. Монголчин тэгэл нартайгаа ойрхон тий өндөр газарт байдаг. Тэг яалчгүй ичмээд гэж нараас авт юм бэлээ. Тэгээ тэнд чинь болохоор ингээд хүмүүс нь амар тийм одоо англичууд өөрсдөө posh гэдэг тий гэдэг амар хэнцэр. Тийм юм айгу ажиллагдсан. Хэмсэг тий. Хэмсэг ингээд бид нар ингээд ном одоо боловсралтай шүү гэдгийг одоо ингээд харах дуртай ч юм шиг тий. Тэгээ англичуудын humor бас айгу сонио. Элит хүн шүү. Амар flat humorтэй. Америкч болохоор аа тийм slapstick ингээд амар би хөдөлгөөр ингээд бүх юмараа ингээд өдөртөд ингээд гоё комеди гаргацдаг. Тэн болохоор амар тийм dry. Нэг айгу сонио. Би ч нөгөө тэнд байхдаа гэр бүлтэй
хүнтэй хамт амьдарсан байхгүй. Homestay гэж үүдэж штэ, housestay. Тэг хоёр настай хүн байсан. Тэнд нэрхтээ бас аюу тийм залуу хүмүүс. Амар зөв настай мөртлөө амар залуу юм шиг нэрхтээ. Тэр аюу байсан. Тэгэл тэнд чинь бас жок мөк ярангуут би хүчээр хаяа нэг гэл. Мөч бит хулаа нэг тэгэл хэлчихсэн байхгүй. Өөрөө тий. Тэгээс ер нь тэр 3 сарын experience надад айгүй амьдрал чухал experience байсан. Наацхан л тэр нөгөө зүүдлээл одоо ингээ өөр хүн болж байгаа гэдэг чинь те. Тэгээд очиод Монгол хүн гэдэг чинь бас голдгүй мэн гэдэг мэдрэмж авсан. Би тэнцээ чинь нэг анги дотор орцсон. Тэгэл баг хамгийн одоо сэргэлэн цовоол ороо. За өөрийгөө магтаж байгаа юм биш те. Гэтэ нөгөө бас өөрийгөө хүчийг мэдэрдэм билээ. Би чинь бас эвгүйгээр юм биш тэгээд. Тий. Ер нь айгүй мэдэрдэ шүү яг тэр яалчгүй гадаад хүмүүс тунд ороод ирэхээр ингээд бидний нэг юм гүйлгээ ухаан ч гэдэг юм нэг юмыг юмхнаар хийж гэж байдаг юм уу нэг юм ойлгомжтой юм ингээ ойлгомжтой санагдаад байхгүй бидэрт. Хүмүүс ч болохоор ингээ бүр детальны те баг нэг 4 настай хүүхэд яаж байгаа юм шиг ингээ ийм ойлгомжтой юм байх гэдэг гадаад хүмүүст. Яагаад болохоор all ready хараад ойлгож байгаа юм ийм биш. Жоо удаан юм шигтэй тэд. Юм уу тийм бяра мэдрэх гэдэг ч их санагдсан шүү дээ. Бяра мэдэр дуртай хүмүүстэй. Тэгээд Оксфордод ингээд ер нь Harry Potter-ын бас зураг авалтуудыг хийжсэн гэдэг шүү дээ. Тий. Тэнд бол баг их зураг авалтанд хийгдсэн. Аюу сонирхол юм бэлээ. Тэгээд яг нэг ингээд нэг амар гоё library гэдэг хэвгүй Оксфорд дотор. Би бүр нэр мартчих бүр амар олон юутай гэдэг хэвгүй. Тэгэл нэг ингээд камераас ч бүр яг тэр нөгөө ихний 3 киноны нэг нь ингээд нэг амар том номын сантай ингээд нэг зураг өгдөг байхгүй. Яг тэр байгаа юм чинь. Амар үнэр амар гоё. Ингээл хуучин цаас номны үнэр. Бүр ингээд нөгөө үгээр тайлбарлахад амар хэцүү. Ер нь би амар үнэрч байхгүй. Тэнгүүд нөгөө хоёр яг тийм амар содон газрыг үнрээр ингээд санчдаг гэх юм уу. Тэнгүүд энэ номын санч болох юм биш ингээд хуучин номны үнэр ингээд жоон тоостой юм шигтэй. Гэтгс мөрлөө амар тийм хүчтэй. Тэр номууд ч бас хэдэн зуун жилийн түүхтэй номууд байгаа штэ. Тэгээд тэнд болохоор яг тэр номны үнэрийг санаж байгаа. Тэнгүүд би найз охинтойгоо нөгөө Ватикан л байсан байхгүй. Тэгээд Sistine Chapel байгаа Италид. Тэгэл нөгөө Ватикан руу ороод тэгэл нөгөө Sistine Chapel гэдэг газар руу ороод тэгэл ингээд орсон чинь зүгээр ингээд нэг амар holy pure гэх юм уу мэдгүй нэг амар эвгүй хүчтэй энергитэй байгаа байхгүй. Ороод бараг зүгээр ингээд бясалгамаар санагдаж байгаа юм чинь. Тэгээ тэрний үнэр нь бас амар гоё нэг тайлбарлахын аргагүй. Яа ш тэр аяа тийм sorry. Олон жилийн нөгөө юм юу хоримтлагдсан те одоо тэр нэг юм гоё ариун нэг юм бодол модал те тэр сүм өмрөөч угаас хүмүүс нэг тийм цаанаас угаас тийм балан одоо хулгай юм ийч гэдэг юм уу одоо муухай нүгэл мүгэл бодож чадахгүй байхгүй. Цаанаас юм зүв бодолтой ингээл гоё хувцастай ч үт юм ингээл оронгууд тэр чинь тэр нь бүр ингээл хүчтэй те. Хүний бодлыг хүртэл өөрчлөх чадвартай байна гэдэг чинь бас тэр газар нь амар байгаа байхгүй те. Тэгээ ер нь бол бүх юм энергитэй. Тэгээ ер нь бол лидер энэ байгаа ертөнцийн байгаа бүх нь л одоо ингээд амар тийм divine energyтэй байгаа байхгүй. Бүх нь л нэг үүрэгтэй одоо жишээ те. Тэгээд юу гэдэг юм би тэр Sistine Chapel руу бүр зөж очсон байхгүй. Яг л миний хамгийн дуртай киноны нэг бүр Good Will Hunting гэдэг кино. Robin Williams-тэй, Matt Damon, Ben Affleck. Яг тэр нэг үед нь нөгөө Matt Damon амар ингээд цэц будалцж байгаа байхгүй. Би бас амар мондаг гэдэг явж байгаад нөгөө манай Robin Williams болохоор нөгөө сэтгэл зүйч. Тэгээд чи ингэж амар мэдэмхийрч болно. Чи бүх юм ингээд theoretical knowledge байж болно те. Ном уншсанхаа ингээд анч тийм байдیں۔ Ийм байдیں۔ Shakespeare-ийн одоо ч гэсэн одоо ингээд poetic poem-ыг ингээд чи асуудал үүнийг унш чаднаа. Баяр хүргэе. Гэтэ чи ингээд Sistine Chapel руу ороод тэрний үнэрийг мэдэж үзээгүй. Ингээд хайртай хүнийхээ гарт одоо ингээд бүр vulnerable байж үзээгүй юм байж надад бити юм яа гэдэг тийм амар мессеж өгдөг байхгүй. Тэнгүүд лаан за тэр тийш явж үзэх юмсан ингээд бас дахиад нэг чеклист маяг юм дээр ингээд тийш оржсэн. Аюу гоё экспириенс байсан. Гоё газар дээр явсан биш үү? Оксфорд 3 сар тэгээд Ватикан руу ороод тийш ороод ингээд тэгээд угаасаа яг нэг юм чиний угаасаа ингээд гаднаас нь ингээд анх удаага ингээд харахад болж бас аюу тийм химсэгтэй
нэг тийм royal баярлаа. тийм нэг юм хамаагүй нэг юм ярьж болохгүй ч юм шиг те нэг тийм бас нэг юм шиг санагддээ шүү. Ялчгүй. Тэгээ яг өөрөө угаасаа яг тийм газруудаараа ч их явдаг юм байна. Тэгээ магадгүй тэр газруудынхан ч бас нэг юм нөлөө бас байгаа. Өөрийнх нь ч бас нэг юм аль талаасаа ингээл таталцаал ингээл те. Тэр чинь би болж байгаа ш чи өөрөө те. Тэгээ сайн ингээд киногаар гоё эхэлж ил та. Good Will Hunting те. Би энэ ерөн зочдуудаасаа топ 3 кино асуудیں۔ Гэхдээ би энэ удаа кино асуухгүй. Good Will Hunting-гээ хэлчихэж байгаа учраас аним асуумаар санагч. Би ч бас улаан анимч. Яг манга уншдаг бас. Тийм бах те ингээд айгу төсөөллийн фантази лөө ингээд тий шумхтартай. Тэр аним бол яг чиний бас амар юм гоё талбар байх гэж бодвол асууж байна. За Attack on Titan бол яалтчгүй тэр дээр зогч байгаа. Амар шүү те. Тий. Тэр бол өстэй төгсөж би тэрийг нөгөө бас Оксфорд Англид оцсон байхдаа үзсэн байна. Тэгэл бүх юм ингээд коннект хийгээд байгаа байхгүй. Тэр бол өстэй мега аним төсөл гэх үү? Тэрний тий зохиол мөхөл чинь хэн бэлээ? Нэг сандгүй. Гэтэ тэр хүн бол үнэхээр нөгөө анимаарэ гэгэрсэн хүн байна. Амар яах арга байхгүй. За нэгт тийм би яг нэгт хоёрт гуравт гэхгүй зүгээр топ 3 бол. За тийм. Attack on Titan бол амар нэгт. За тэгээд одоо багын дурсамж носталжи ч юм уу те. Наруто нэг амар тийм special place-тэй байд. Яг мэдээж зураг мурал юм уу плотоор бол яг их амар юу гэж магадгүй. Гэтэ дунд бас амар тийм чамин нюансд байдаг. Амар шүү дээ Наруто ч. Шисүи гэл тэр нэг юм Хитачигийн мадаар хүртэл тэгээд мадараа хүртэл те. Тэгээд нөгөө надад ямар аним таалагддаг вэ гэхээр муутлын дөрүүд нь ингээд хийж байгаа зүйлүүд нь ингээд яг үндэ PC-ийн төлөө ч юм уу те. Тэ. Нэг тийм bigger goal руу ингээд тэмүүлж байгаа болохоор үзэн ядах амар хэцүү байдаг тэр. Бас тийм те. Яг Ultimate Mode дөрүүд нь яг үндэ Хаширама Мадараа хоёр ингээд зүгээр л хоорондоо муутцсан тий. Хаширама илүү энэ зүг рүү орно. Мадараа бас би нэг ийшээ. Тэгэл одоо нөгөө Чингис хаан жамах гэдэг шийдэл болчихж байгаа хөөхгүй тий. Тэрс Мадараа бас сүүл рүүгээ л яг хөө хитрхи evil юм шиг ингээл идэг болохоос ш. Уг нь бол эхэндээ бол шал өөр тий. Айгу тийм гоё баг илүү зөөлхөн мөлхөн юм шиг харуулдаг шүү дээ. Илүү их хайрыг юу гэдэг мэдэрсэн уучраас тэр нөгөө Sharingan хүртлээ гэдэг үстэй. Нөгөө хэр их одоо ингээд хайр мэдэрнэ. Тэд чинь одоо ингээд Sharingan ингээд илүү хүчтэй үлчдэг. Тэр хайр нь ингээд сүулдэ хейт болоод хувирдаг гэдэг бас нэг амар юутай. Тэр амар chaotic energy гэдэг амар их энержитэй л гэж. Юу нэг ихтэй амар олон гоё мессежүүдийг авч болно Наруто үз. Наруто сүлдтэй тэр Итачигийн нөгөө Изанами мами тэр хоёр мөр бол хориотой техник гэдэг. Нэг нүдээс сохолж байгаа нэгийг нь лупэнд нь оруулцдаг ч гэх шиг те. Тэр мөр бол бас эвгүй бүрдээ Inception дээр орхоор те тийм амар том юм сэтгэдэг байхгүй тийм аним хүртлөө те. Аним гэлтгүй ер нь цаагаар айгүй их мессеж өгч идэг. Тэгээ их кинонууд айгүй их анимнаас их зохиолуудаа авдаг те. Тэг санагдчих шүү ер нь. За Наруто. За Attack on Titan, Naruto за 3 дахь нь одоо юу хэнийг тодорхойлмоор юм те. Сүүлд үзснээс бол надад яг зөв топ 3 биш л хальта. Demon Slayer-ийн зураг л намайг таалагддаг. Зөв. Тийм тулгаантай одоо эн чинь нөгөө яг плотынхон хувьд гэдэг амар гоё анимууд байгаа манга те. Тэнгүүд яг зурглынхаа хувьд зүгээр л одоо ингээд pleasure авмаараа те ямар гоё зодооны юм арчваа гэдэг ч юм уу те. Тийм арахаар бас амар гоё байдаг. Гэтэ би бол одоо ингээд топ 3 гэж л хэцүү. Demon Slayer ялчих гоё. Jujutsu Kaisen-ос аюу гоё. Kaiju number 8 гэдэг бас аюу тийм гоё аниме гарцсан байсан. Одоо шинэ сизон одоо удахгүй эхлэж байгаа. Гэтэ амар сонгогдсон байна. За Solo Leveling бас амар тийм гоё. Solo Leveling те. Солонгос манга байлуу? Солонгос манга тий. Нөгөө манхва байлуу? Тийм нэртэй. За character-аас нь асуулт тэгвэл. За топ 5-ыг нэрлэе. Угаасаа олон анime юм чи угаасаа. Тийм. Амар гоё шүү дээ ер нь тий. Наач өстой гоё асуулт байна. За Naruto-с мэдээж за би бол Itachi гэх баха. Яа угаасаа Itachi л да. Яах ч арга байхгүй.
За Нарутогоос Itachi. Наруто Itachi. Attack on Titan-аас. Одоо яг Attack on Titan үздэг хүмүүс бол тэ мэдж байгаа шүү дээ. Энэ Eren Yeager хичээл за ийм л хүн юм шиг байна. Levi гिच юм бол ийм хүн байна гэдэг. Гэхдээ Eren Yeager-ийг бас шүүхч бас хэцүү байхгүй те. Тийм. Бас л яг л тэр нөгөө reset-ийг л амар хийдэн шүү дээ юм бол. Би бол гэхдээ яалч Eren бол топ 4 гэж би бодноо. Attack on Titan. Амар конфликт дүр байгаа байхгүй. Одоо нэг ирээдүй өнгөрсөн одоо бүгдийн нэг зэрэг харж байгаа хүн чинь тим шийдвэр гаргахгүй гэдээ одоо яах вэ гэд буурдах хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэл Eren ч одоо ингээд нөгөө 90-80% нь устгасан тийм хорон санаа манад тэгж бодож болохгүй яа тэгвэл ирээдүйг харсан байгаа учраас найз нөхдөйгээ аврах уу эсвэл ингэхүү гэд тэгээ нөгөө юу гэдэг чтэй хиро бол нөгөө дэлхийг аврахын тулд хайртай хүнээ ингээд золиослон тий вилэн гэдэг хүн болохоор ингээд хайртай хүнийг аврахын тулд дэлхийг одоо золиослон магталтай тийм тэгээ энийг аль нь сайн байл муу гэхэд амар хэцүү байхгүй Зөв нөгөө нэг юм үг гэдэг шүү дээ одоо тэр нэг хоёрдугаар дайнд ингээд дайныг дуусаад ингээд ялаад тэг хүмүүс ингээд бүр хэдэн зуун жил үзээгүй тэр нэг өдөр яг ялаг одоо Герман ялагдлаа хоёрдугаар дайнд дууслаа гэдэг тэр өдөр гэж байгаа. Бүр амар нөгөө аз жаргалын тэр юу нь бүр амар ус гэж байгаа хүн төрөлхтний тэр чигээр. Тэгэнгუთ надад тэг санагцсан. Одоо энэ Гитлер гэдэг хүн байгаагүй бол хүмүүс тэр аз жаргалыг бас мэдрэхгүй л байх юм шиг те. Тэр ялаад ямар гоё юм бэ гэдэг мэдрэх боломж юу гэсэн юм шиг те. Тэгээ нэг талаараа тэр хүн ингээд дайсных болж байгаа нь ингээд амар их юм өгж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Наа чи нэг дүүнтэй амар адилхан сүсэг чинь. Дүүн чинь болохоор бас тийм trilogy юу лээ нөгөө series нь яг тэгж явдаг байхгүй. Ном дээрээ нөгөө гол дүрийн баатар маань өөрөө villain болж иж бусд нь миний эсрэг ингээд unite болох юм байна. Тэгээ ууштай спойлер явуучих шиг боллоо. Гэтэ дүүн номыг уншсан тэгээд киног үзсэн хүмүүс бол арай өөр мэдрэмж авдаг байхгүй. Тэгвэл ном дээр болохоор яалтчгүй одоо нөгөө за би хин гэдэг хэлэхгүй гэтэ манай Паул болохоор бүр яг супер гол дүр гэж бодохондоо бодож байгаа ч гэсэн бас нэг өөр юм байдаг байхгүй. Тэлж байгаа. Тэр хүн нь болохоор одоо за энэ нэг олон chaos-ыг болохоор нэгдэж л одоо ингээд авах юм байна гэдгийг мэдсэн. Тийм болохоор өөрөө би ингээд асар том tyrant аюу тийм диктатор болоод хүмүүс миний эсрэг ингээд PC-г хүсхийн тулд нэгдэх юм байна. Тэрнээс өөрөө арга байхгүй байна гэдгийг мэдсэн. Тэгээд өөрийгөө ингээд амар том косон зэлсэж байгаа байхгүй. Яа, наач тийм амар юм битээ. Фүү. За Eren Yeager. Эхний Itachi Eren Yeager одоо ингээд 3-ыг л хэлж байна. Тийм байна. Наруто дотроо за боли нэг анимац нийлүүлээ дөө. Чиний дуртай нэг хоёр аниме юу байна уу? Hunter x Hunter. Тийч бас гоё гэсэн. Hunter x Hunter орж ирж байна. Би одоо сүүлд яг нэг Vagabond-ыг л их уншаад байгаа. Мангаг нь. Miyamoto гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ ер нь аним дээр чинь би нөгөө юунд жоохон зүгээр дуртай шүү дээ. Тэр Kuroko no Basuke гэдэг. Нөгөө сакстэй. Би нөгөө сакссайн тоглолтгүй болохоор зүгээр тийм тоглолтдог хүмүүс тэр бол нэг юм амар фан юм шиг байгаа ер нь. Тоглолтгүй болохоор надад амар зүгээр тэр нэг зоонд ороод идэх байхгүй. Нөгөө нэг сайн flow state гэдэг шиг. Тэгээ нөгөө Generation of Miracles-ийн тэр нэг олон юм бүгдээрээ өөр өстэй, бүгдээрээ юм өөр чадвартай. Тэд л яг ийм зоонд орч чаддаг заяа ер нь. Тэнгуут яг тэр дотроос бол тэр Akashi гэдэг тэр нэг дайсны талынх юм шиг харагддаг юм дээрээ хамгийн одоо нөгөө том босс нь баггүй. Хамгийн сүүлд одоо тулдаг. Тэр характер Levi 2 нэг дууруулагчтай баггүй. Тэгээ Нарутогийн нөгөө Сүдрээр Shikamaru энэ гурав нэг дууруулагчтай. Би бас Shikamaru дэс дуртай баггүй. Itachi дуртай, Shikamaru дуртай. Нэг юм стратеги те нэг тим генерал ч юм уу эсвэл сагсан бөмбөгийн нэг ахлагч ч юм уу те хин бол ялчгүй стратеги шүү дээ нөгөө сүдрээр явдаг Shikamaru бол тэг санагдаад тийм надад бол энэ гурав бол айгүй гоё дүр ер нь миний хувьд Attack on Titan дээр бол Levi ер нь дуртай.
За тийм ээ нөө. Хоолойных нь өнгө мөнгө юм гэсэн нэг юм зэн үнтэй. Хүчтэй. Энэ Надаа Attack on Titan дээр нэг хүн дахиад нэмнэ гэвэл би Erwin-ийг бол хэлэх юм байна. ахлагч юм те. Тэр бол өстой нэрээ өстой муугаар ярих юм бол амар manipulator. Сайнаар ярих юм бол одоо ингээд амар удирдах байгаа байхгүй юу? Амар өдөртөгч те. Эвгүүгээр те. Тэр бол яг тэр яг л нөгөө сүүлийн тоглоом руу ингээд мордоод өвхлөрөөгөө дайрдаг. Тэр өстой амар. Тэрнээс өмнө болж байгаа speech мичтэй. Мордод гингот яг нэг хамгийн амар морддаг хэстэй шууд толгойд орж ирж ш. Тэр Lord of the Rings-ийн нөгөө Charge of Rohirrim гэдэг. Тийм. Тэр классик л таас. Тэрэн дээр бас яг тийм одоо хаан амар гоё хаан байдаг те. Яг Эрвэн шиг. Тэгэл яг урд нь яг ганцаараа алхаал. Ганцаараа зүгээр хамгийн урд нь зүгээр ингэж явж идэг нас. Хаан мөртлөө тэр чинь цэргүүдийнхаа бүр ингэ. Яг тэр дайсны цэргүүдийг хүртэл ингэ хамгийн түрүүнд орж ингэж нэвтлэх үнэ нөх. Тэгэхэд тэр бол өстой амар юм дээр чинь урд байх чинь тэгээ одоо юу нэсэ яах тийм шүү дээ. Айх юм байхгүй шүү дээ. Гоё орж байгаа байхгүй те. Эрүн болчлоо те. За аним характер болцсон уу сая? За 3 гээл. За 3 гээл болч те. За одоо бас ийм юм руу ордیں۔ Хөгжим рүү ордیں۔ Ямар одоо 3 артист хамтлаг өгсөн амьд хамаагүй. Топ 3. Хөгжим те. Тий. Мозерт ч гэж бол. Би классикал хөгжим аймаг сонсдог байсан. Тэгэл Beethoven, Mozart тэгэл те. Симфони 7, симфони 11 гэл тийм үүдийг сонсдог байсан. Тэгээд тийг сонсоод тахаар нэг тийм улам тийм нэг lonely байгаад байгаа юм шиг сонир мэдрэмж аваад desolate болоод арай тийм cheerful юм сонсдог болсон гэх юм аа. Гэтэ би л хөгжимтэй бас одоо нөгөө team их амир ингээд connect хийхгүй байгаад юм санагдтыг. Зөв. Гэтэ яг нэг connect хийсэн үедээ амар гоё мэдэрнэ. Тэгээд бос үедээ болохоор гоё хөгжим явж шүү те гэж боддог юм байхгүй юу? Зөв. Тэгэхээр бас наад чи яг ингийн мэн тэгвэл асуултаа өөрчлөе. Чи бол ингээд яалч хүн дүрслэх юм дуртай юм байна. За түүхэн хүмүүсээс сонгоё. Түүхэн 3 нэрлээ. Энэ 3 гэд. Гэгэрлийн ч хүн байж болно, дайны ч хүн байж болно те. Юу ч хийж болох байхгүй. За миний зүүдэнд орж исэн учраас би бурхан бодоо гэдэг нэг хэлчихье. Тий, энэ бол ялцчихгүй тэгээд нөө хоосон чанар тэгээд юу чухал вэ гэдэг мессежүүдийг айгу тод өгсөн болохоор яг миний personal одоо experience-тэй ингээд юу байгаа шүү дээ. Холбож байгаа болохоор. Сэтгаартай тий. Чингис хаан бол яг амар obvious хариулт болохоо би орцолмоор бүгд яг зүгээр Чингис хаан бол үнэхээр одоо тий divine-тэй холбогдоод бүх юмудаа ингээд даймааныга яаж явах вэ бүр ингээд genius байхгүй тий. Нөгөө Японч тенсай гэдэг шүү дээ. Тэр үеийн тий genius хүмүүсийг өөрөө бас таниад тий. Тэгээд өөртөө татаад тэгээд нэг юм юунд нь оруулсан биш. Тий. Засаг захиргаанд тий. Хоёрт гэх юм бол за энэ ч dark гэж магадгүй. Гэтэ нөгөө Хитлер үед Goebbels гэдэг нөгөө хүн байдаг байсан. Тэр нөгөө маркетингийн evil genius гэдэг нөгөө хочтой. Тэр чинь болохоор одоо хүн гэдэг амтан psychology бүр судлаад өөр багш хүн байдаг байсан. Тэгээ доторх colon гэн ингээд би бүр эсэ бичсэн байхгүй. Миний Oxford-ийн нөгөө assignment-ийн нэг нь байхгүй. Зөө. Goebbels гэдэг хүний шинжгээд 3-5,000 хүүхдэд эсэ бичиж байгаа байхгүй. Тэгэл тэр хүний амьдралыг нь судлаад эхлэв. Пүү энэ одоо ямар амар хүн бэ гэдэг. Тэгэл ялч нэг хойлыг тайминг гэж ирсэн шүү дээ. Хитлер гарч ирсэн. Тэгэл Goebbels Хитлер харчаад би юуны дах хэвээр байна гэдээ бүр ингээд өөртөө төлсөн байгаа байхгүй. Тэгэл Goebbels гэдэг хүн чинь болохоор нөгөө бүр ингээд радиог жинхэнэ утгаараа brain washing юугаар ашиглалтаа сурыг newspaper тэгээ TV ер нь герман хүн ямар хэвээр тэгээ хүн ямар байх хэвээр гэдэг нөгөө brain wash-тангууд нөгөө хүмүүс чинь тийштэй бид нөгөө Aryan race штэ гэдэг бүр тийм юм хүчтэй мессежтэй өгч чадсан хүн болохоор яг гоо мэдээж нөгөө арай тийм сөрөг тал руу гуйвцсан байж магадгүй ч гэсэн амар тийм хүчтэй power channel гэсэн байгаа байхгүй. Тэгээ орчин цаг үеийн хамгийн одоо нөгөө хүмүүсийг ингээд сайн ярьж чаддаг байсан ч юм уу сайн илтгэгч гэсэлээ тэр мэдээж итгэгчийн хувьд бол Хитлер хамаагүй хүчтэй хүн байсан. Гэтэл Goebbels болохоор нэг тийм mad
genius, doctor scientist юм шиг ард нь нэг байж идэг те. Ингэж байгаа хүн юм шиг. Харин яг тэр санагдаж шүү. Яг нэг юм өөрийнх нь одоо тэр хийсэн зүйл нь өөрийнх нь их том өрөөдөл байсан юм шиг те. Ингэж байлдан ингээ аваад ингэж явах. Гитлер ч юм болохоор арай өөр бодолтой байгаад байдаг гэсэн үг чинь. Нөгөө Герман тэр нөгөө Хорват руу бишээ. Манай хүн чинь Австри байхгүй. Герман Австри хоёрын гол төрсөн. Тэгээд ер нь энэ хоёрыг юм нэгтгэхтэй. Тэгээд ийм Ари үндэстнийг одоо хуучин Германыг сэргээх. Тэгээ хуучин Германыг сэргээх тийм одоо бодолтой. Нүүн дэлхийн 1-р дайнд ялагдсан гэдэг мессеж ер нь амьдралдаа авч ирсэн хамгийн амар хүнд мессеж байсан гэж байгаа байхгүй. Тэр тэгвэл цаанаасаа нэг юм нэг үнсэрхэг тийм хүсэлтэй. Амар үнсэрхэг. Тэнгуут нөгөө маркетингийн нөгөө гарчин болохоор байлдан дагуулах хүсэлтэй. Энэ хоёр нөгөө нөхөр угаасаа ингээд тэр хоёр ингээ айгуу гой холбогдсон байхгүй тий. Энэ yin yang шиг. Yin yang шиг. Арай жоохон буруу зүйл рүү тэмүүлэх юм нэ тий. За буруу гэж бас хэцүү байхгүй. Тий. Ер нь бол одоо энэ сайн муу гэж ялах аюу дэми юм шиг санагдаад байгаа шүү дээ. Энэ experience үү тий. Яа тэгвэл experience болгон цаана ингээд lesson ирж байгаа учраас тэр болгондоо сайн муу гэдээ ялгаад ах юм бол яг тийм тий. Ялгархан гадуурх хүчтэй болчих واخхой. Өөрийн experience-ийн хувьд. Монголын анхны долоо бас нэг тиймэрхүү байсан юм санагдаж шүү. Одоо Сүхбаатар ингээд жишээлбэл яг гол нэг юм дүрэнтэй. Тэгэл босд нь яг ингээд одоо бодоо данзан тэгэл чой балсан ч өөрчлөлт юм лээ шүү дээ. Ингээл босод тэр хүмүүс нь ингээд яг өөр ролтой те. Данзан ч өөрөө нэг өөрийн гэсэн нэг юм бизнесмен бас хүн бохгүй юм. Данзангийн доллар гэл те. Хамгийн анх ингээл гаргаж ирсэнтэй ингээл ер нь барууныхантай илүү ингээд хамтрах гэдэг. Бодоо нь болохоор жоох юм үнцэрхэг нэг юм яг үнцэрхэг хүн нөхгүй. Тэгэл нөхөр бол бүр яг ингээд нөө юм байж болохгүй те. Юм барууных гэл. Тэгэл долоогоосоо дотооддоо дахиад жоох ингээд хоорондоо ингээд ингэсэн гэж харуулдаг шүү дээ. Ер нь кино мэнэ түүхэн дээр уншихад хүртэлтэй. Тэгэнгუთ одоо яг баг бүртгэхтэр яг ярил сэдвэр орох гэдэг те. Тэгмүүд яг Чингис хааны баг бүрдүүлэлт бол амар төгс байсан юм шиг санагдаж байгаа. Гитлер их бол бас мундаг. Тэгжиж ингээд хөвцтэй. Яг нэг хэсэг хугацаанд за зоригтой хөрчлээ. За дараагийнх нь юу вэ гэдэгт дээр бутарчаад байгаа байхгүй. Ихэнх багууд ер. Тэгэхээр ер нь тэрэн дээр бас жоохон анхаарах хэрэгтэй байхгүй. Тэр дунд нь яг нэг тэрийг ингэж барьж үлддэг нэг гишүүн байх хэрэгтэй л байна. Зорилгын гаргаж ирдэг ч юм гэдэггүй. Чингис хаан өөрөө зүгээр яг тэр нь байсан байх л гэж би боддог шүү дээ. Яг тэр ботрох гадагнийх нь голд нь байж идэг ерөөсөө. Ерөөсөө тэгдэг. Тэ ингэ байд базаал байж идэг. Яаж чин тэр яаж чин энэ яаж чин тийм үү гэл. Надаа Чингис хаан эзэн Чингис хаан гэхээр амар тийм писийн төлөө ингэж явсан. Одоо ээр нэг юм уу те. Нөгөө тухайн 100 жилийн турш чинь нөгөө их Монгол байгууллагатад одоо яг жинхэнэ Монголын сөрөгч ингээд гарч ирсэн үед чинь торгын зам чинь ингээд амар урт зам хүртэл хамгийн аюулгүй зам. Нэг жоох охин ингээд алтаар бүрсэн хувц өмсөд л ингээд алхахад ингээд гимгүү хин ч оролдохгүйсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд амар их писийн төлөө ингээд явцсан. Бас нэг амар гоё том зорилго байгаа байхгүй. Тэгэл хэдчихсэн одоо нэг юм боцсон л байсан баг. Тэгээ ер нь том зорилго тавиад тэрний хөтлөө явгангууд цаанаасаа ингээд universe чамд ингээд дэмжиж өгөх юм шиг санагдаад байхгүй. Тэгвэл одоо хүн чинь одоо мөрөөдөл нэг үеиг би баян бол машинтай болно. Тэр яг мэд зүйл вид материал зүйл байгаа байхгүй. Тэгвгээр одоо яг өөрийгөө хэн бэ гэдгийг олонгуудаа би яг ийм хийгээд ингэмээр байна гэл нөгөө бэлэг ертөнцтэй ингээд тэ баг ritual хийдэг ч юм уу тэ. Тэгээд буцаад одоо ингээд энэ физикал ертөнц дээр одоо ингээд амар гоё юм бүтээ гэж явах юм бол амар төгс баланс юм шиг санагдаад байхгүй. Яалтчгүй л яг синхрон руу гаал орж шүү. Одоо яг л тэгээд чи нөгөө Кроконор баскетбол гэсэн шүү дээ. Нөгөө Blue Lock бас нэг хөл бөмбөгийн аниме байдаг хгүй. Тэр бас яг flow city-г амар тайлбарладаг. Тэр утгаараа тэр хичлэг юм шиг байна. Тэгээ Наруто ч гэсэн ингээд одоо за яг тэр flow stage гэж харуулдаг ч гэсэн юм хэдийн stage дээр ингээд тулдаг шүү. За өөртөөгөө тулъя те. Sage mode руугаа орохын тулд тэгдэг үлээ дээ. Ямарс нэг өөртөөгөө тулаа нэг болох хэвээр. Тэр Shadow of Self-тайгаа нэг болох хэвээр тэр гэл те. Карл Юнг ч их тэрийг заадаг гэдэг байхгүй. Тэнгуут тэр
тэрнийга давсны араас нөгөө жинхэнэ нөгөө монстертойгоо тулдсан шүү дээ. Одоо нөгөө 9 сүлттэйгээ те. Тэргээл те. Тэгэл нэг юм даваагаар ингэж бас нэг ингэж яваад тэгээ сүултээ ингээ бий болцсон гарч ирээд нөхөр яг тэр нэг юм үйл хэрэгэ гүцэж нөгөө хүч авцсан. Тэгээ нөгөө дайсны гарууд те найзаагаа аврах гэж явж исэн гэлтэй. Бас айгуу сонирхолтой. Тэгээ ингээ боцсон чи Наруто гинжсэн одоо ингээ замнал нь ингээ амар цэгцтэй ингээ баг багаар ингээ веслэн бэлдээд яваад байгаа байхгүй. Баг ахтай ингээ хүн болов үгүй яддаг байсан. Тэгээ нүд насар одоо ингээ юм даах чадртай болоод. Тэгээ магадгүй Наруто ганцаараа л одоо ингээ тэр хүчийг авах зайтай байсан юм шиг те. Тийм тэр нэг юм одоо төвчээртэй те. Төвчээр гэдэг юм их чухал юм бэлээ шүү дээ. Дисциплин төвчээр. Дисциплин төвчээр одоо тэр ер ялангуяа спорт те ер нь спортоор хичээлж исэн ингээд төсвөр төвчээртэй болцсон хүмүүс ер нь цаашдаа амьдрал төртөл айгуу тийм хүчтэй байгаад идэв шүү. Сэтгэлийн хаттай. Ер нь үнэхээр эрүүл мэндэд нь эвгүй юм болсон ч ер нь тэр нэг юм жинхэнэ нэг юм төсвөр хатуужл нэг алдагддаггүй. Гоншгоноод идэггүй тийм. Тийм болчтой юм лээ. Тэгээ ер нь бол манай нэг Эрдэм гээд найз маань хэлчихлөө. Тэг Эрдэм хэлжсэн. Да. Ер нь ингээд нэг юм гомдлол, гоншгоноол идэг хүнд ер нь нэг тийм жоохон азгүйтэл тохиолдчих гээд байдаг жоохон. Тэ? Гомдлол гэл. Эсэргээрээ одоо жоохон ингээд нэг талархаа тэ. Би ер нь чадна ингэн гэдэг ч юм уу. Нэг юм төсвөр төвчээр хэцүү юм болсон ч төсвөр төвчээр гаргаж байгаа хүмүүст ингээд нэг цаанаасаа гоё юм болдог юм шигтэй. Үг бол ялч хүчлаа. Үг болж шүү дээ. Гомдолж байгаа юм их чинь гол нь хүнд ингээ хилээд байгаа юм шиг бас тэр өөрийнх нь далд хомсор нь бас сонсоод байгаа байхгүй те. Жижиг гомдолдог шүү. Гомдолд юм байна гэл. Тэгэхээр ер нь нэг ийм гомдолдог моментууд руу ингэж авиадсан шийдвэрийг гаргах гэдэг ч юм уу те. Айгүй их тийм юмтайгаа их тулаад идэг байхгүй тийм хүмүүс чинь. Тэгэл нэг нь болохоо очдөг. Тэгэл ингээл гомдолдог. Болохгүй гэл. Тэ. Тэр нэг түүх байдаг шүү дээ. Нөгөө нэг одоо энтгэхт нэг одоо бадарчин ингээл явж байгаа л амар цангацсан үлдсэн явж байгаа л тэгэл нэг газар очиж суугаал модны дор очиж байгаа байхгүй. Тэгэл хамгийн түрүүнд уусаа бодох юм чинь ингээд цүлд явж байгаа бол эсвэл халуун газар явж байгаа модны дор хөксөн шүү дээ. Нэг мод байвал зүгээр ч юм уу гэж бодоол тэгэл мод олонгоо энэ доор суугаал. За ингээд ам цанхаа бочил гоё юм уу гүтнгийн тус гарч ирээл. Тэгээд одоо нэг жоохон Джеймс мимс те одоо wine mine ч юм уу тиймэрхүү юм байвал бас гоё гингүүтэнд бас гарч ирээл. За. Тэгэл ингээд нөгөө хүн ч бүр ингээд гайхаад байгаа байхгүй. Вау гэл. Тэгэл гинт байсан жоохон айгангуудаа энэ ямар тийм сонин газар вэ гэж бодонгуудаа энэ арай газар сүнстэй юм биш үстэй гэж бодонгууд сүнсүүд гинт эргэлж байгаа байхгүй. Тэгэл яана энэ сүнсүүд намайг одоо барьж авч идлээ аллаа гингүүтэнд нөөцөн сүнс навч алчиж байгаа. Нөгөө хүн яасан бэ гэсэн чинь нөгөө хүслийн мод гэдэг юм body tree гэдэг тэрний дор очиж суудсан байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнх нь өвгөн ингээд одоо мэдээж тэр энерги ингээд дамжигдаад тэр ингээд биелээ болоод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хүмүүс тэ үгээ айгуу тийм гоё зүв сонгох ч ярих хэрэгтэй юм биш үү? Гоё юм ярих юм бол аштын бэлгээс явлаа. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг гоё үг шүү дээ. Яг тэр л яалч хүний юм бэлээ. Байнга л одоо гомдлоод негатив бэрээд бол угаасаа л негатив байгаа юм бүрхэ татаад байгаа байхгүй тэрийг. Яг үнэн. Тэр гоё үгтэй болохын тулд бодлосоо ч эхлэх гэдэг шүү дээ. Одоо нэг ч арай өөр юм боддог байж ш тэр чинь. Одоо нэг хоёр ийм сонголт ирдэг байхгүй хүнд угаасаа. Хэцүү юм толонгот. За яг үнэхээр гомдлох уу эсвэл би нэг ингэ даваад явах уу гэдэг. Даваад яваад ангот урамшаад идэх байхгүй. Тэр сонголт дээр ирэхдээ тэр нэг гоё давъя гэдэг сонголтыг хийгээсэй л гэж үзэж байна. Яг сонсож байгаа хүмүүс нь те их тиймтэй нүүр тулдаг бол гомдол руугаа ороод гоншгоноод хин нэг буруутгаад ингээд ирэх юм бол тэр чинь улмал тийм юм руугаа ингээл яваад идэх гэсэн үү те. Тийм. Амнаас нь ч өлегтэй юм гарахаа болоод ингээд хажууд нь ч байхад хүмүүст хэцүү болоод. Манай үзэсчсэн те нөгөө нэг сонсоод нэг бас тушаад үзэх боллоо айгу зүгээр бах те ямар өөрчлөлт гарч ийнө гэдгийг ингээд бас мэдэрчүүл айгу гоё. Яг тэр үедээ ингээд ухамсарлаад сонгож чадж байна гэдэг чинь бас оюуны одоо чадвар хүн болгонд ийм чадамж байгаа хүн юм чинь тэрийг ингээд гоё тэгвэл бас гоё л санагчд. За
За ер нь манай подкастын маань хугацаа бас ер нь төгсөж байна. Тэгээ би ер нь сүүлийн асуулт руугаа орё гэж бодлоо. Тэгээ сүүлийн асуулт маань болохоор айц. Тийм. За айцтайгаа нүүр тулж гин үү? Юунаас ер нь хамгийн их айж гин? Энийг яг одоо байгаа айцсаа гэхээс л тэгэхээр нөгөө тийм хувьсаад яваад юм шиг санагддаг байхгүй. За магадгүй бидний одоо хамгийн төрхтэй байдаг хоёрхан айц байдаг гэж ярьдэн шүү дээ. За би андуурч магадгүй гэхдээ нэг нь ганцаараа байх айдас нөгөөд нь болохоор ханахгүйгаас айх гэлээ те. Тийм одоо тиймгүүт ганцаараа ханахгүйгаас айх энэ чинь нэг юм агуу дотор байсан бидний нэг юм одоо гений мэдээлэл шиг юм байгаад байна те. Эхний айдас гэдэг байгаа. Магадгүй өсгөөс яасан ч гэж магадгүй те. Тийм. Өсгөөс айгаад ганцааруулахаас айгаад гэж юм уу те. Аа. Яг гоо тийм primal fear гэж яриад тийм. Тэрнүүтээ цаашаага ингээд нийгмээсээ ингээд шинэ айцсуудыг ингээд аваад ддаг. Тэгээд би бол баг бахта яг энэ айц майц гэслэтгээр нэг юм боддог байсан. Тэгээл нэг 13 настай би хятад явсан байхгүй. 2-3 сараар явсан. Тэгэхэд би амар депрессэн орсон байхгүй. Яасан бэ гэж чинь ингээд тухайн үед чинь Final Fantasy яг тоглодог байсан. Тэгэл ингээд үхэл бусад амьдрал. Тэгэл энэ үхэл гэдэг концепт чи яг юу юм бэ гэж бодож эхэлж байгаа байхгүй 13 таа. Тэгэл за үхэл гэж ийм л юм байд юм байна гэж бодсноо. За жоохон ухаад үзье гэсэн чинь хариулт нь олдохгүй байхгүй. Тэгэл тухайн үед чинь би 13 таа Google мөгөл тийм тийм байхгүй шүү дээ. Байгаа ч гэсэн одоо би ингээд сайн судалгаа хийж үзээгүй байхгүй. Тэгэл дотроо ингээд би чинь өөрийгөө тухайн үед амар логик сайтай юмны ингээд гаргалгааг ингээд гаргацдаг гэж боддог байсан байхгүй. Тэнгүүт энэ дээр өсөд бүр таг гарангүй. Nothing гэж бодонгууд хавархуу газар юм уу цав цагаан газар байнгут чинь бас юм байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр nothing биш байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээд жил депрессэнд орсон байсан. Тэгэл хөөжтэй юу юм бол доо гэл ингээд ухаад ч бүр ингээд нүүрэн дээр юм гарч маа бүр тураад гач юм болчихсон. Зэрэг алдаа. Тэгээд тэр үедээ би ингээд хүллээс айж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэнгүүд яаж тэрүүнтэйгээ одоо ингээд коп хийсэн бэ? Ингээд дасан зогтсон бэ гэсэн чинь хүн болгон хөхт юм биш үү? Чин байгаль жоо юм биш үү гэдгийг тайвширсан байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойшоо яг тийм бүхэл бодогдонгууд кевлэл жоохон ингээд иймэрхүү атрилдах позишнтэй байгаад байгаа байхгүй. Энийг боцлохгүй шүү гэсэн байдалтай. Тэнгүүд яг үндэ энэ чинь даваад гарах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Би бас сайхан тэрийг ингээд даваад ингээд гарч байгаа байхгүй. Нөгөө бясалгаж эхлээд хүн одоо үхээс айх биш. Амьдрахгүй байхаас айх хэрэгтэй мэн гэдгийг бодчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүний амьдрал чинь уусаал одоо ингээд тааваршгүй зүйл их болно те. Тэнгүүд нөгөө нэг үүд ч хэл зүгүүд ч те. You can't adjust the winds but you can adjust your sail гэдэг. Салхийг чи өдөрч чадахгүй ч гэсэн одоо байгаа юм аа чи ингээд өдөрч болно шүү гэдэг тийм. Тэр айгу хүчтэй надад орчихсон гэх юм уу. Трейдеруудын нэг үг байгаад байдаг шүү дээ. Ингээд сайн successful trader яадаг гэсэн чинь бүр expert at losing гэж байгаа юм. Become expert at losing гэдэг буцаа илүү орч тээ. Тэрний бүр юм төгс хүмүүс нэгдэг гэж байгаа юм. Хожигдохын төгс хүмүүс. Төгс хожигддог хүмүүс гэж байгаа юм. Ерөөсөө хожих дээр анхаарат байхгүй те. Тэгээ нэг хүмүүс чинь нөгөө баялаг бүтээх гээл одоо мөнгөний төлөө амар их яваад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Одоо 21-р зуунд гэх юм одоо. Тэнгүүд яг миний зүгээс одоо юунаас айх амьдрахгүй байгаас айх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө бас мөнгө нэг тийм өрөөсгөл тийм материалын зүйл рүү битээ ингээд яваасаа гэж бас бодож байгаа хүмүүсийг. Гэтэ мэдээж одоо ингээд Монголд бас яг хэцүү нөгөө нийгмийн одоо нөгөө доод цалин те гэмчлэн одоо ингээд утаа хэцүү байгаа болохоор яалч одоо мөнгө бодохт нь аргагүй. Тэгэхээр би бас мөнгө бити бодоо гэдэг байгаа юм бас айгу гэж хэлэх юм бол айгу хэцүү байхгүй. Энэ баланстай байх хэрэгтэй. Яг мэдээж мөнгөнийхаа асуудал шийдчихэд за би яаж амьдрах вэ гэж бодох хэрэгтэй юм шиг байна. Тэнгүүд нөгөө баялагийг бүтээх гэдэг байдаг штэ. Одоо гэр бүл хаус, машин ийм гэслэлтэйгээр нөгөө
experience-ийн баялыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ эцээ одоо ингээд би тийм Porsche авсан, би тийм Rolex авсан тийм бодохгүй шүү дээ. Яг сүүлийнхээ мөчтэй би ч одоо гоё л амьдралаа да. Надад харамсалтай зүйл байхгүй гээл ингээд дараагийнхаа ертөнц рүү гоё те. Яг нь ингээд хамаагүй амар амгалан байгаа байхгүй. Одоо ингээд саяных дээр өмнө чиний зүүдэн дээр ингээд хүн ер нь өгөхөд ингээд ямар машинтай байсан тэгээд яадаг идэг гэдэг нь хамаагүйгээр баг хинд яаж гоё тусалсан бэ гэдэг л их юм харуулж ийн гэж байгаа байхгүй те. Үхлийн наан те. Тэгэхээр яг л ийм мессежийг л ер нь хүн болгон бас жоохон ч гэсэн аваасаа л гэж би боддог байхгүй те. Мэдээж яах вэ ингээд одоо бол яалчгүй материаллык ийм давуу ертөнц болцсон те. Баялаг бүтээх гээд ер нь жоохон ингээд нэг жоохон шуналтай те. Тэрийг бас нэг хамаагүй үүсэхгүй. Яагаад тэгэхээр бидэрт бас хэрэгцээ байгаа. Тэрийг бас зэгцлэх хэрэгтэй байгаа. Яг л нөгөө бие зас гэдэгт нөгөө сэтгэлээ засах нь орчод байгаа. Бас тэр нэг капиталаа засах нь орчод байгаа тий. Тэгээ ер нь цаашаага бас нэг үндэсний нэг юм үүрэг мөрөг гэж надад бэд юм санагдах байхгүй. Монголчууд ч айгүй тийм хаач очсон ингээд айгүй гоё ингээд уучраа олцоод амьдэрчдэг те ингээд бас нэг юм нэг арай нэг юм уул нь оюуны хувьд дээр нь байх ёстой ч юм шиг хүмүүс байгаа байхгүй. Тэгээ одоо бол бүр яалчгүй одоо талыг ярмааргүй. Хэрвээ бид нар ингээ юмнуудаа загцлаад ингээд болоод тэр нэг юмнуудаас ингээ гоё ангижрах нь шүү дээ. Одоо тэр материалын юмнаас ангижрах нь байна. 9 журийн сэтгэлийн буртгууд нь ингээ гайгүй идэгч гин байна те үндэснэр. Тэгээд ирэхэд нэг үндэсний үүрэг гэдэг юм маань бас нэг гоё ороод ирэх юм шиг санагддаг байхгүй. Тэр бол миний бас нэг гоё мөрөөдөл гэх юм уу та те. Нэг юм хийхсэн юм нэг calling гэж яриад байгаа шүү дээ. Ганцхан хүнийх шиг үндэснийхээ calling-ийг ингээ бид нар бүгдээрээ биелүүлэх юмсан те. Яг тийг санагдсан шүү. Тэгээ айдас ярьж байгаа ш орчлоо те. шүү дээ. Айдас гэхээр ер нь үхэл рүү ер нь сая орж ин те. Яг тэр мэддэхгүй байгаа юм гээл те. Тэрнээс ингэж бодогдсон нөгөө одоо ч нэг юм мэддэхгүй байгаа нэг шинжлэх ухаанаар одоохондоо яг батлах гал яваад байгаа. Сая ихтэй яг нэг жингийн гаргаад ирсэн гэдэг нэг сонссон тэр нэг dark matter, хар matter, тэгээ хар энерги гэдэг хоёр юм байгаа тоххой. Бидний ертөнцийн чинь өөрсдөө нэг 5% л гэдэг тоххой. Нүдэнд харагдж байгаа зүйл те. Бусад юм нь dark matter 25% dark matter, бус 30 гэхэр чинь 70% нь баг dark energy болчихж байгаа байхгүй. Тэгээ dark matter-ыг ингээ гаргаж ирээд нэг юм саунд дотор ингээ хийгээд харагдахгүй байхгүй. Тэр чинь юу ч байхгүй юм шиг. Тэгээ ингээд жинлэнгуут энийхээ жингийг авчаад жинлэнгуут эний жин гараад материагээ гараад ирэхэд тэр нь жинтэй болцсон байхгүй. Ямарсан байгаа гэдэг нь ойлгоцсон. Эрчим байгаад идэг. Гэхдээ яг манай solar systemд бас нэг тийм их биш байгаад идэг. Ерөнхийн энэ том галактикаараа ингээд бас хаасаагүй байж идэг. Ягаад тэгэхээр нөгөө төвөөс цухтаах хүч гэдэг юм хэрэгжихгүй байгаа. Нөгөө галактикийн захын хэсгүүдэд байгаа од моднууд ингээд цаашаага явах байтал яг тэндээ ингээд адилхан тэр төвийн эргэлт захын хүч хоёр адилхан байгаа тоххой эргэлтийн хүч. Тэнгуут тэндээс юусоо тэрийг яаж яагаад байгаа гэж тэр dark matter, dark energy чинь ингээд тэнд байлгаад аваад эргүүлээд байгаа юм байна гэдэг. Тэнгуут яхаа би зөвөр энийг зөвөр фантазилчтай одоо энэ сүнс 9 журийн далдын юмнууд магадгүй бидний одоо л нээх гээд яваад байгаа энэ dark matter, dark energyтэй жоохон холбоотой гэж магадгүй гэж боддیں۔ Зөвөр л миний л яг зөвөр төсөөлөх юм. Next болд. Next discovery одоо энэ захилгаан гэдэг зүйл чинь Tesla одоо энэ анхны Thomas Edison те энэ амар өдр байгаагүй үед бол лич хідэл байлаа шүү дээ. Захилгаан гэдэг юм шиг. Одоо энэ Wi-Fi гэдэг юм чинь Tesla ч анх яриад тэгээд тэр чинь бүр юм тэгээ баг сүнсээр холбогдох юм уу гэдэг байсан бохоо. Би бол Никол Теслаг бол гэрцэн гэж бодноо. Бас тийм те айгуу тэгтээ өгөхтэй айгуу тийм харамсалтай өгсөн. Харамсалтай. Яг тэр оюун ухааны хувьд их өндөр мэдээллүүдийг авсан юм шиг байна. Өөрөө угаасаа бид нар ч нэг юм хүлээн авах чинь баг нэг юм юу гэмдэ нэг юм хоолойч юм шиг байгаад байгаа байхгүй. Бид нар тэрийг хэр юм нээлттэй алтай те ямар руу оруулахын гэдэг ч юм шиг те. Тийм Теслад айгүй их юм орж ирчихсэн юм шиг байгаа. Ер нь. Тэгээд Tesla ч болохоор ингээд үнгүү
эрчим энергийг бүтээх гээд ингээд яваадсан шүү дээ. Тий. Тэгээ яг ингээд бүр яг болох гэжсэнийхаа яг өмнө ингээд мөнгө төгрөг дотчихж байгаа. Тэнгүүд нөгөө олигарх гэр бүлүүдээс ингээд санхүүжүүлдэг байсан гэр бүлүүд нь ингээд үнэгүй ингээд electricity өгөх гэж байна, эрчим өгөх гэж байна. Тэгээ ингээд өгөөч гэсэн нөө мөч нь бизнесээ бодоод үгүйгээд тэгээд Tesla-гийн чинь бараг хогон дээр гаргасан юм шүү. Тийм, ер нь бол айгүй олон тийм юмны нээлт мэлт одоо тэр патенттэй эзэмшээд ингээд жоох нэг юм шуналтай муналтай байсан бол тэр хүн бол тэ одоо Элон Маск шиг л байж байсан байхгүй юу. Тэгэхээр тийм хүн биш. Ямар ч тийм амбиц байхгүй, сонирхол байхгүй. Ерөөсөө л тэр нэг юм юмыг нээж олж илрүүлж бүтээх нь л тэр хүний бүр тэ ультимейт юм байна. Тэгээ Tesla-гийн чинь тэр нөгөө сүүлийн одоо зохиомж гэх юм одоо юу гэх юм. Тэр чинь болохоор тэр нөгөө эрчмийг бий болгож байгаа юу ч юм болохоор энэ пирамидтай амар адилхан структуртай байсан гэдэг яриад байгаа байхгүй. Саяхан нөгөө пирамидын доор ингээд амар төгс цилиндр ингээд юм байгаа гэсэн ингээд тэр ус аягүй сонирхол тэрийг одоо жоохон судалнаа тий. Харин тийм тэрийг 960-аар л одоо нэг номнууд дээр л нөгөө дэлхий дээр нөгөө GPS гэдэг лөө нөгөө илрүүлэх юм пирамидыг гэдэргээ тий. Тэгээ нөгөө дэлхийг одоо энэ сарыг чинь ингээл нөгөө Анунаки гэлтэй нөгөө амар дээр үеийн бүр юм оюун ухааны одоо гар мараараа баг юм өргөдгөө оюун ухаанаараа өргөжчдөг тийм одоо амар одоо өндөр түвшний юм одоо тэр чинь ухамсартай одоо хүмшигэл хүмүүс байсан бохоггүй. Тэд нар чинь ингээл сар марыг бүтээгээл те сарыг бүтээж байгаа нь эн чинь нөгөө дэлхий чинь ингэж эргэлдэж тэр нөгөө устай тэгээд ингээд эргэлдэж юм зөв юм баланстай байж амьдрал бүтээхийн тулд сарыг баг ингэж бүтээсэн гэдэг. Тэгээ барыг дэлхийд ингэж амьдрал бүтээчин гутаа тэр нөгөө одоо нэг Subaru гэдэг нэг машин бидсэн шүү дээ. Тэрний нэг одтой тэмдэглэлтэй юм байгаад шүү дээ. Pleiades гэдэг. Тэгээ Pleiades руу яваад өгсөн гэдэг аахгүй тэдрийг. Тим зүгээр нэг мит байдаг юм бэлээ. Тэгэн гутаа тэр том одоо галактик дундаас чинь дэлхийг олохын тулд тэр нэг юм пирамид ингээд нэг юм тэнд нь ингээд нэг юм үлдээчээд явсан гэд. Тэгэхээр ер нь бол ингээд дэлхийн мэдээлэл тэнд одоо хүртэл очиж байгаа л гэж тэр нэг одоо Анунакитай холбоотой тийм юм дэрх ярьдаг хөөх. Тэр аягүй сонирхолтой. Тийм бэлээ ер нь бас. Тэгэл сонирхолтой юм зөндөө. Харин тийм байна. Цаг л байхгүй байгаа. Цаг л байхгүй. Одоо манай подкаст маань дуусгах гэдэг. За тэгээд үзэгчд маань хамгийн түрүүнд би нэг асуулт асууж ирсэн. Ич хэдэнд итгэдэггүй гэдэг. Тэгээд та энэ подкастнаас бас те хариултаа тодорхой хэмжээнд авч чадсан болов уу? Эсвэл одоо эргэлзэж байгаа хэрэг гэдэг те өөрөөсөө асуугаад үзээрэй.